За сайн бацхан монголчуудаа бид манай Right News Mongolia-гийн ээлжид подкаст хийхэд бэлэн болсон байна. Амар албан ёсны солиороод авах. За ямар ч сан бүгдэнд нь энэ өдрийн мэнд хүргье. Тэгээд бэлгүүний хасар Огийн бид гурав Right News подкастын 2 дугаар дугаарыг та бүхэндээ хүргэхээр боллоо. За тэгээ өнөөдрийн подкаст бол түрүүн бид нар ярьж илаа бэлгүүний хасар бид гурав энэ өмнөд Солонгосын одоо энэ улс төр нийгэм соёлд бас нэг өрнөд байгаа нэг хид бас дараалсан үйл явдлууд байна. Тэгээ тэрний одоо хамгийн ихнийх нь бас их сонирхол татаад байна л да. Одоо энэ Солонгос өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Жимюн тийм ээ нэр нь зөв Ли Жимюн одоо Хятадд айлчилсан байна. Тэгээд энэ айлчлалыг бол одоо дэлхийн ертөнцид маш нэлийн өргөн зар хүрээний айлчлал болсон. Одоо 2 сарын дотор 2 удаа төрийн өндөр дээд хэмжээний айлч болсон гэдэг утгаар одоо энэ одоо эдийн засаг тийм ээ дэд бүтэц одоо геополитикийн асар том юм уулзалт болсон гэж тэгээд байна. Яг би энийг уншиж байхад нэг юм зүгээр санаанд орж ирлээ дээ. Нэг өмнөх одоо хоригчод байгаа ерөнхийлөгч бол те ийм нөгөө Хятадтай бас жоохон бодлогын хувьд эсрэг байр суурьтай байсан те. Тэгээ яг энэтэй ингээ уялдуулаад бодохоор энэ нэг Хятадын бас нэг ийм эдийн засаг геополитикийн нөхцөл байдалд одоо их илүү ойр ерөнхийлөг сонгогдсон юм уу да гэсэн зүгээр яг миний харалтаа би одоо тийм гадаад мэдээний таймд ямар юугаар мэдгүй. Тэгээ энэ талаар хэдүүлээ ер нь яриагаа ер нь эхлүүлвэл яасан. Юу юм шиг байна. Өмнөх ерөнхийлөгч нь Хятад хойд Солонгосын эсрэг аягүй хүчтэй байр суурьтай байсан шүү дээ. Энэ ерөнхийлөгч нь болохоор өрөндийн зүүнтнүүдийг бол дэмждэг. Тэгээ Хятадын коммунистуудтай бол аягүй ойрхон. Дээрээс нь хойд Солонгосын коммунистуудтай бас ойрхонтой. Тэгэхээр зөвхөн хүмүүс тэгж тайлбарлалт юм лээ. Өмнөд Солонгос, Япон гэдэг энэ Аз намхан далаад ерөнхийдөө Хятад болон Америкийн геополитикийн өрсөлдөөн аюу ширүүлж байгаа тий. Тэгээд ерөнхийдөө энэ Азийн жижиг буруу улс орнууд ч уус аюу хэцүү. Аль нэг талыг нь заавал баримтлахгүй байх аргагүй юм шиг. Тэгэхээр одоо нэг юм Аз дэвдэх том гүрнүүдийн нөлөө энэгээрээ уралдаж байгаа. Тэгээ энэний одоо тэг хурцдмал байдал өмнөд Солонгосын улс төрд гарч ирээд байна гэж ингээд тайлбарлаж байгаа хүмүүс байдаг юм байна. Харин тий. Тэгвэл одоо нөгөө юу гэдгийг юуг л одоо бараг нэг шалтгаан малтаг гэдэг бас зарим эсрэгтлийн шүүмжлэгчд бичээчд нь л одоо бас дүгнэдэж штэ тий судлаачд бол юу гэдэг тэр нэг цэргийн ажиллагаа бол зүгээр яг мэдээж тэрийг үл зөвдгөх аргагүй л тий одоо юу гэдэг тэр үндсэн хуулийн бус аргаар ерөнхийлөгч хүн зэргийн ажиллагаа явуулж байгааг л тий. Тэгэхээр бас яг ингээд юм 2 3 талаас нь бичдэг юм байлээ л тий. Тийм тэгээд сая Огийн хэлсэн 2 сар 2 дахь удаага уулзж ийн гэд. Энэ уулзалтыг бол одоо өөрсдөө мэрэгжилтнүүд биш. Өөрсдөө нэг одоо Хятад болон өмнөд Солонгосын одоо энэ гадаад бодлогыг авч явж байгаа хүмүүс энэ хоёр улсын хооронд гээд харилцааг шинэ төвшөнд гаргах. Тэгээд соёлын болон эдийн засгийн хамтын ажиллагааг илүү өргөжүүлэх энэ юу суур фундамент тавигдлаа энэ гээд тэгж ярьж байгаа байхгүй. Түрүүн хасар ах хэлсэн. Энэ Ли Жимюн гэдэг ерөнхийлөгч угаасаа зүүнний үзэлтэй арчилсан намын. Тэгээд ойлгомжтой зүүнний үзэлтэй социалист үзэлтэй хүн чинь мэдээж Хятадын коммунист намтайгаа ойрхон байхыг хичээнэ. Тэгээд Ли Жимюны одоо нэг юм квот хэлсэн үг байна. Одоо мөнхийн олон улсын харилцаанд, олон улсын тогтолцоонд мөнхийн найз, мөнхийн дайсан гэж байхгүй. Бид нар одоо энэ юу үндэсний эрх ашиг дээрээ суурилсан прагматик дипломат бодлогоо ингээд барьж явна гэж байгаа байхгүй. Тэгээ одоо энэ үг нь бас юу илтгэж ийм ихээр дөнгөж өчигдөр уржигдэр ингээд юу ялаа штэ. Энэ өмнөд Солонгосын ерөнхийлөгч Японы ерөнхий сайд Санаа Такеичитэй уулзалтаад бүр ингээд гар хөлөө бариад н хоорондоо одоо юу тоглолоо. Одоо рок үг юм уу? Бөмбөр тоглож байгаа байхгүй. Тэгээ BTS-ийн хамтлаг байдгийн байж яах вэ? Дуулж исэн тэрний дууг тоглосон гэж байгаа. Бас нэг өөр хамтлагийн дууг тоглоо. Энэ хоёрын харилцаа ингээд Япон Солонгосын харилцааг ингээд дахиад яг илүү сайжруулах гад үзэж чинь гэсэн тийм уусаа тэгж харагдчихлаа л та. За мэдэрэг орох уу. За нэг юм нэмэж хэлсэн нөгөө прагматик бодлогын бол нөгөө саяхан манай нэг дор чанд маань бас нэг тийм юм яриад байсан зүгээр тэр бас жоохон төстэй санагдлаа манай. Энэ бол би бол яг гадаад бодлогын хувьд бол нэг ижимиг хувьд бол зөв л гэж харж байгаа. Яа тэгвэл аль улстай дайсагнацхыг хүсэхгүй байхгүй. Одоо яг улс орнуудын хооронд юу болоод байгаа вэ тийм ч тийм үндэсний эрх ашиг дээрээ тулгуурласан гэж байгаа. Энд чинь юусо төвийг сахинаар гэсэн үг шүү. Аль алинтай сайн байж байгаа. Одоо
сүүлийн 2 сар байна уу да энэ Япон болон энэ Хятадын харилцаа бол бүр түүхэн доод хэмжээнд унтсан байгаа шүү дээ тий. Тэгэхэд өмнөд Солонгос харин гоё маневр хийж аль алинтай харьцаагаа ингээд сайжруулах алхам хийж байгаа. Би одоо энэ ерөнхийлөгчийг одоо хичнээн одоо зүүнний үзэлтэй байлаа гэдээ гадаад бодлогын хувьд гайгүй зөв арга замаар л явж ингэж харж байна. Түүнийг сагсан уу? Прагматик гэдэг чинь гэхдээ ерөнхийдөө ямар нэгэн тийм идеалгүй зөвлөггүй үнэцүүлэхгүй гэсэн үг биш үү? Манайхан тэгж ойлгоод байдаг. Одоо манайхан одоо юу гэдэг идеалист гэдэг үгний эсрэг чийл прагматик гэдэг үгийг ингээ эсрэгцүүлж тавиад байдаг. Яг үүндээ бол догматист гэдэг үгний эсрэг антон юм шүү дээ. Догматист гэдэг чи одоо юу гэдэг цаасан дээр бичсэн. Одоо ч бол Троцкий тухайлбал ямар нэгэн үйл явдал болонгууд тэр чигтээ зөвхөн Марксийн номыг гаргаж ирээд тэр асуудлын шийдлийг хайдаг гэсэн гэдэг. Сталин ч юм уу Ленин дээр болохоор тодорхой хэмжээнд өөрсдийнхөө эрүүл ухаандаа найддаг байсан гэдэг ч юм уу. Гэхдээ одоо юу гэх Ленинийг прагматик гэж үзээд Троцкийг идеалист гэж үзэх бас аргагүй. Ленин прагматик. Гэхдээ догматист биш байхгүй. Гэхдээ идеалист зөвлөлтийг байгуулад коммунизм дэлхийн хувьсгалыг хийх үйл хэрэгээ цаашаа бодсоор л явсан. Эцсийн зорилго нь хувьсгал байсан. Тэрэндээ хүрэхин тулд одоо жишээлбэл тактикийн ухралт ч гэдэг юм уу энэ маягаар хийж. Тэгээд энэ прагматик гэдэг үгний ер нь их сурвалж нь яг хизээнээс улс төрд орж ирсэн гэхээр ер нь 19-р зууны төгсгөл үеийн те Прусс эзэнт гүрний канцлер, төмөр канцлер Отто фон Бисмарк те. Бисмарк бол ерөнхийдөө нэг элдв тийм идеолог татгцсан байгаагүй. Тэгээ маш олон янзын сайн муу одоо төрөмгий болон зөөлөн юм олон янзын арга хэрэгслэлээр дамжуулж Германыг нэгтгэх үйл хэрэгээ заавал хийж гүйцэлдүүлнэ гэд тэрнийгээ гүйцэтгсэн байдаг. Тэгээ тухайн цаг үеэс Бисмаркийн одоо улс төрийг юу гэдэг нь улс төрс судлаач ч юм уу тухайн үеийн одоо түүхчид гэдэг юм уу нийгмийн одоо элдв үнэлт өгнөлт хийдэг хүмүүс ерөөдөө real politics гэж нэрлэжсэн байхгүй. Энэ өөрөө нөгөө нэг юу гэх юм эцсийн зорилгодоо хүрнэ. Гэхдээ зорилгодоо хүрэхийн тулд тодорхой хэмжээний уян хатан байх хэрэгтэй гэсэн. Тэр зорилго одоо тэр нэр томыг илэрхийлээд байгаа. А тэгэхээс биш ямар нэгэн тийм юу гэх юм одоо догматик гэх юм бол одоо нэг христийн шашны догма гэж байдаг шүү дээ. Жишээлбэл тэрийн ариун гурвал гэж байлаа гэхэд энэ гурвыг хизээч өөрчилж болохгүй шүү дээ. Энэ шиг ямар нэгэн тэр огт өөрчлөгдөхгүй сургаалыг догма гэж нэрлэдэг байхгүй. Догма болон теолог хоёр жилүүд өөр үүдэг. Тэр энэ талаас нь ингээд хараад үзэх юм бол прагматизм гэдэг Монгол төр чигт нь буруу ойлгодог. Одоо ч л Дэн Сяопин коммунист байсан уу мөн? Гэхдээ прагматик, Ленин коммунист байсан уу мөн? Прагматик, Троцкий коммунист байсан уу мөн? Гэхдээ догматик байсан гэдэг ч юм уу те. Энэ байдлаар авч ирсэн. Тэгэхээр манай энэ арчс намын ч юм уу, ардын намын ч гэдэг юм уу, баруун төвийн үзэл гэж яриад, барууны үзэл гэж ярингуутай одоо дагар төрийг цомгтгоно гэж ярингуудаа дараа жил нь улам их төрийг даргаалгадаг энийг прагматик гэж ярихгүй. Энийг бол зүгээр зарчимгүй цаашаа ингэж ярих юм бол зарчимгүй ер нь нигилист итгэл үнэмшилгүй гэж ярьнтэй. Тийм байна тийм. За одоо ийм нэг бол одоо гадаад бодлогыг бид нар ингэж зөвтөглөө шүү дээ тий. Үндэсний эрх ашиг нэгдүгээр тавьж जैन тий. Аль аль улсуудтай ингэж юу асуудал өсөхгүй байна. Асуудалд оролцоод. Одоо би гэхдээ муулан сая. Тэрийг эдийн засгийн бодлогын хувьд муулан. Энэ нөхөр чинь 7 сард 25 оны 7 сард юу Солонгосын иргэн болгонд 150 мянган вон тааж исэн баггүй одоо энэ эдийн засгийг өсгөн тэгээ эрэлтийг нэмэгдүүлнэ гэдэг. Юусоо л одоо Монголын улс төрчдийн хийдэг сонгодог арга хэмжээ биш тий хэрэгжүүлдэг. Тэрийг өмнөд Солонгост одоо үлдэж исэн, хэрэгжүүлж исэн нөхөр. Тэгсэн сая 12 дугаар сарын дундуур үе шүү дээ тий. Нэг балай бодлого одоо хүмүүс сонсоод зарим хүмүүс итгэхээргүй би юу гайхаад би чамаас асуусан гайхаад энэ ч одоо үнэн мэдээ юм уу гэдэг. Одоо юу гэж худлаа мэдээ яг үү? Тийм хэтрүүлэг юм уу тэгээд тий. Гүйлтэй ерөөсөө манай энэ Right News podcast бол ерөөсөө тийм ямар ч худлаа мэдээ авдаггүй, хэтрүүлэгтэй мэдээ авдаггүй. Тэгээд бодит байдлыг ярьдаг. Тэр нь гэхдээ манай бодит байдал маань өөрөө юм сонин комеди шиг болчихлоо одоо. Бодит байдал. ертөнцийн хамаг муу муухай амийг л одоо юм болж бүртгэхгүй хамаг муу муухай амийг хамт шимж ирж байгаа юм шиг болоод байгаа. Тэгвэл өнөөгийн ертөнцийн бодит байдал өөр юм байна байхгүй. Сайн нэг бэлгэн хэллээ ш нь. Одоо үний юм хүртэл ингээд хошин шог шиг болоод тийм шүү дээ. За чи надад нэг ихлүүлгүй шүү. Тэгээ. За ингэсэн 25 оны 12 дугаар сард энэ ИЖМ-ийн ерөнхийлөгч энэ үсэн халцарч байгаа тийм энэ халзарч төвчин тусч байгаа Солонгосын эрчүүдэд төрийн мөнгөөр энэ үсний имчилгээг хийх гэдгийг бол ингээд зарласан. Энэ ингээд юу Солонгосын нийгмийг ер нь хоёр хуваацсан байгаа юм байна.
мэдээж ойлгомжтой 2 том намаараа угтсан байгаа шүү тий. Эхний хэсэг нь бол ойлгомжтой. Энэ бол ус халцарч байгаа нь удмын учраас тий. Энийг бол одоо эмчилгээ хийх нь төрийн одоо үүргээ. Төр ингэж хүмүүсийг ингээд юу гэх одоо take care Одоо санаа тавих хэрэгтэй. Төр бол одоо энэ үүрэгтэй гэж байгаа байхгүй. А нөгөө хэсэг нь за одоо уг нь бол ингээд үнгүү усны эмчилгээ хийх нь уг нь гоё л байна. Тэгээд энэ чинь бол биш тий. Усны эмчилгээгээ хийхдээ тултлаа бид нар ингэж дордчоогүй шүү дээ гэсэн эсэргүүцэж байгаа нэг хэсэг байгаа байхгүй. Энд чинь нөгөө позитив хүний ирэх байхгүй. Одоо хүний ирэх чинь хоёр хуваагаад байгаа шүү дээ. Позитив бол негатив гэдэг. Негатив ирэх чинь бол нөгөө өмчийн эрэхтэй үг хэлэх хэрэгчлөөгөөд төрөөс юм авахыг нэг шаарддаг те нэг а позитив ирэх чинь бол нөгөө үнгүү хоол, хувцас, орон дайр ч юм уу тийм зүйлсийг хэлээд байгаа. Тэгэд энэ дээр одоо ингээд үсний эмчилгээ нэмэгдэж орж ирлээ. Тэгээд нөгөө сая энэ дээр нөгөө дурдсан байсан шүү дээ. Одоо жишээлбэл өмнөд Солонгосын чинь бас нөгөө энэ эрүүл мэндийн даатгчийн сан чинь бас алдагдaltaй. Хэдэн тэрбум доллар юм алдагдaltaй явж байгаа гэдэг би тоогийн санахгүй. Тэгээд тэр нөгөө тий сошиалаар хүмүүс бас шүүмжлээд ирлээ шүү дээ. Одоо юу гэдгийг энэ алдагдлын юм амар хахад одоо ахаад ингэх зөв үү гэдэг нөгөө бэлгүүнийг хожигноод ирсэн юм дээр ярьж ирсэн шүү дээ. Тий. Одоо ингэж байгаа юм байна. 11.4 триллион воны алдагдaltaй гэж байгаа. Энд чинь одоо доллараар 7.7 тэрбум гэж байгаа. Энэ одоо өмнөд Солонгосын хичнээн капиталист энэ гэдэг лөө. Капиталист бас биш шүү дээ. Энд чинь холимог эдийн засгтэй тий. Хэдэн тэр нэг том компани юу гэдэг вүлээ Солонгосоор Chaebol гэдэг. Тэр компаниуд нь эдийн засгийг хэмжээдэг тий. Ер нь бол холимог эдийн засгтэй бас тэгээд Монголд ч үүдэг энэ эрүүл мэндийн даатгалын асуудал одоо Солонгос төвч байдаг шүү гэдгийг бас хүмүүс мэдээд авчаасаа гэж бодож байна. Тэгээ хоёрдугаар энэ түүний яриа руугаа ороход позитив эрхийн яриа руугаа ороход Монголд ч мөнх цэцэг илүү Монгол ардын намаа сонгогдсон нэг их сургуулийн багш хүүхэн байдсан шүү дээ. Улс төрийн багш үү? Тэгээ улс төр судлалын багш. Сая сүүлийн сонгуулиар усуулт багшийн дэдээ улс төр судлалын багш. Тий. Тэр хүүхэн багш амар гой тод ил. Тэр хүүхэн чинь тэгжсэн. Яг нэг улсын хурлын гишүүн байхдаа сургуулиудад ерөнхий боловсролын сургуулиудад эмэгтэйчүүдийн ариун цэврийн хэрэгсэл тавих хэрэгтэй байна. Энэ бол хүний эрхээ гэжсэн багхгүй юу? Одоо яг тэр чин Солонгост яг эмэгтэйчүүдийн хувьд ариун цэврийн хэрэглэлээр одоо илэрч исэн бол Солонгост ус халцалтаар тий усны эмчилгээ тэр усны эмчилгээний одоо юм биш тий тэрүүгээр илэрч байна. Одоо ерөөсөө энэ дэлхийд дахин бол зүүнжиж байгаа. Монголч трендийг бол трендээс хоцроогүй шүү гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Тэгээд одоо тэр нүүбийн хүний эрхийн одоо тунхаг те нөгөө позитив эрхийн л нөгөө хар гайчин л энд яваад байгаа шүү дээ. Монголчууд бол ерөөсөө шин юм сэтгэж үл хийгээгүй. Одоо те энэ түүх одоо энэ гарч байгаа шийдвэрүүд энэ олон улсын шийдвэрүүд бол те. Тэгэхээр энэ бол бас их ёрын бодлого, зүүнний бодлого л. Яг нэг хүний эрхийн тухай ойлголт чинь нөгөө сая бэлгүүний ярьлаа шүү. Негатив ба позитив гэж хоёр багдаг гэдэг. Энийг Британи гаралтай философч нөгөө нэрийн би одоо тий Исая Берлин орсоор бол тэгээ ярьждаг. Орос гаралтай Британи философч байхгүй. Исая Берлин анх тодорхойлсон. Зүгээр негатив гэж яг юу гэж байгааг бол ямарваа нэгэн тэр эрхээ идэлхтэй одоо гэдэг бусад хүмүүсээс одоо ямар нэгэн үүрэг хариуцлага ногдолдгүй сөрөг шин чанартай. Өөрөөр бол бусдаас зөвхөн эс оролцох шаарддаг байхгүй. Одоо юу гэдэг миний өмчлөх хэрэг гэдэг бол бусад хүн тэрэнд халтахгүй байхад үүргийг тэр бусад хүмүүс төлөөлөх нь үхээс бусад хүнд ямар нэгэн тусгай тэмцээг үүрэг энэ төр олгоод байхгүй. Одоо позитив эрх чинь жишээлбэл юу гэх за төр хүнийг өмөөлөгч өмөөлөгчөөр хангах хэрэгтэй гэж байлаа гэхэд тэрний чинь заавал биелүүлэхэд бол хэн нэгэн татвар төлөгчийн мөнгийг одоо юу гэдэг татвар төлөгчдөд тодорхой үүрэг хариуцлага ногдуулчих жоохгүй. Энэ маягаар ингээд позитив негатив гэдэг нь ялгаатай. А ер нь бол барууны үзэлтэй хүмүүстэй либертарууд ч юм уу консервативчууд ч юм уу бид нар бол ерөнхийдөө хүний эрх гэдэг бол негатив эрхээс л бүрдэн гэж үздэг. А зүүнний үзэлтэй хүмүүс бол позитив эрх гэж үздэг. Зүүнний үзэлтэй хүмүүс бол зүүнний үзэлтэй чи ерөнхий үндсэн санаа ерөнхийдөө хязгааргүй өргөчлөөгөөд одоо гэдэг хүний амьдралын материалын хэрэгцээ шаардлага бүхнийг одоо хангаж чадах юм бол хүн эрхчлөлтөө болно гэсэн ийм философитор толгуурлдаг. Улс төрийн эрхчлөлтөөс одоо халиад цаашлаад хүний материалын хэрэгцээг ингэж хангах ёстой. Өөрөөр хэлбэл чинь газар дээр диваажин байгуулна гэж яриад байгаа чинь энийг хэлээд байгаа шүү дээ. Тэгээд ингээд тухайн цаг үед юу гэдэг ингээд нэг амжиргааны одоо гэдэг стандарт дэвшилсэн байлаа гэж бодоход одоо тухайн цаг үед ингээд хүмүүсийн хэрэгжилж байгаа одоо
одоо нийтлэг юм уу стандартны энэ одоо бараа бүтээгдэхүүн үйлчлэгээ за хэрэгцээ байлаа гэж бодъё те. Энийг зарим нэг нийгмийн тодорхой бүлэг хүртэж чадахгүй байх юм бол тэр хүмүүсийн эрх зөрчигдчихлөө. Хүний эрх зөрчигдлөө гэж ингэж яриад энэ маягаар ингээд энэ хүний эрхийн үзэл баримтлал төрийн эдийн засгт ч юм уу оролцох улам их одоо ёс суртахууны хувьд эдийн засгийн зөвтгөж өгöd төрийг томруулад байдаг байхгүй. Тэгэхээр энэ хүний эрхийн активистүүд байгаа хүмүүсийн чинь ихэнх нь төрийг томруулдаг. Төрийн оролцоотойгоор одоо ертөнцийн дээрх одоо болохгүй бүтггүй байгаа бүх асуудлыг шийдвэрлэн гэж явдгаараа социализм ч өөрөө одоо ингээд төрийг асуудлын шийдэл гэж хардаг тийм. Тэгээ хорвоо ертөнцийн муу муухай бүхнийг тэргээр даван туулна гэсэн юм. Одоо энэ бодит жишээн дөрөв жишээл юу гэдгийг энэ усны асуудал байна. Энэ ариун цэврэл даамцгийн асуудал байна. Та даамцгийг жоох юу хэлчих вэ? Ариун цэврийн асуудал байна. Энийн ард өөрөө бас ийм корпорацууд, компаниуд те. Одоо жишээлбэл бид нэр юу гэдгийг халамж хүртэгч гэдэг зөвхөн сонгон хайрхан дүргээр төсөөлдөг ч юм уу. Саяхан Нямбатар бас 2-3 хоногийн өмнө сүүний үйлдвэрүүдээр явж гин те. Одоо энэ 10 жилийн хүүхдүүдийн одоо ийм хэрэгцээ зүгээр хангахгүй бол одоо хүүхдүүдийн өсөлт хөгжил мөчлөл ингээл босч гин. Сая нэг жингээ бас баахан нэг сүүний үйлдвэрүүдээр ерөнхийдөө зочлол ингээл тэ иймэрхүү нөхцөл байдлууд харагдчих тийм мэдээнүүд. Тэгэхээр эн чинь ард нь бас давхар корпорацууд, бизнесүүд явж идэв маа гэдгийг одоо жишээлбэл юу гэдгийг сая тэр ус халдварт гэхээр нэр ингээл Япон, Солонгост явж байгаа чинь тэр чинь бол яг олон шалтгааны булмаач тэ тэр ядаргаа байж болно, витамин дутагдал байж болно. Эсвэл тэр өөрсдийнх нь тэр нөгөө химийн хор бодисууд ч одоо бас ингээд малгайгүй явж болдгоо ч гэдэг юм уу бороо мороо ороход тэ үүдэрхэг байна. Тэгэнгүүт тэнд багс нэг судалчаад дээ шүү дээ тэр компаниуд гоо сайхны компаниуд юм тэр нь юу гэдгийг одоо татвар төлөгчдийн мөнгөд нь төвлөрсөн байгаа тэр их мөнгийг харчаад дээ шүү дээ. Тэгэхээр ард нь бас зөвхөн одоо эн чинь нэг тийм хүний эрхээр халахвчилсан юмнууд бас юм халамж хүртэгч нар байдаг шүү. Тэр нь бас корпорацууд шүү гэдэг бас нэмж хэлмээр байна. Одоо ч тэр хүнсний талуун гэдэг байгаа шүү дээ. Америкчууд тэр хүнсний талууны лоббиг ядуу хүмүүсийн ихээс илүүтэй том сүржээ маркет дэлгүүрүүд хийж явах ч тийм. Тэгээд одоо хүнсний талуунаа аваар зөвхөн тэр дэлгүүрүүдээс очиж бараа бүтээгдэхүүн аавна гэдэг ч юм уу. Зогцсон байдаг. Ийм юм заагаад өгсөн байдаг. Тийм л юм да. Тийм тэр зөвхөн сүлжээ дэлгүүрч том одоо компани хүнсний компаниуд одоо энэ чипсний ч юм уу тий. Бүр хүнсний талуунд нь чипс юм нөгөө Coke энэ биш Coca-Cola энэ биш тий. Орцсон Coca-Cola чи Америкийн одоо засгийн газарт нэг юу ундагаа шахаад хэдэн тэрбум долларч олдог гэнэ яасан ч яах тэр тий жишээлбэл Тэр янхны тухай яриад. тийм тэр одоо нөгөө позитив их гэхээр чи одоо зарим хүмүүс мэдэхгүй ч магадгүй Голландд одоо Нидерландд биш тий юу дахир дутуу одоо шинэ нэр томьёогоор ч нөгөө юу тусгай хэрэгцээ хүмүүс биш тий Бэрхшээлтэй ч гэж хэлж болохгүй болсон. Нэр томьёог нь ажигт ирэл болохгүй. хэцүү үе ирчээд байна. Тэр хүмүүс биш тий хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст одоо үнгүй янхан усуулдаг юм. Тэгээд бие үнэлэгчийн мөнгөний төрөөс таадаг тий. Усуулдаг гэсэн. Тэр чинь тэгээд одоо хүний их л болчиход байна ш тийм биз дээ. Одоо эн чин цаад логик нь ингэж явж байгаа. За энэ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өөрийнхөө ингэж яваад төрийн одоо халамжгүй ингэж яваад олон хүүхэнтэй унтах боломж байхгүй. Ер нь хүүхнүүдэд унтах боломж нь хязгаарлагдмал. Ийм учраас төр энэ хүмүүсийг ингэж янхныг нь бэлгийн хэрэгцээг нь хангах ёстой гэдэг. Үнгүү янханд болдог байхгүй. Тэгээ одоо жишээлбэл тэр абортын асуудал шүү дээ. Америкчууд аборт ч улс төрийн хувьд амар контровершл айгу хүнцэдэг. Одоо ч бол репабликнууд бол христийн үнэт зүйлтэй, христ зүйлтэй учраас абортыг ямар ч тохиолдолд эсэргүүцээд идэх. За би бол нэг аборт тэрг бол улаан цаа гэдэг эсэргүүцээд байдгүй ч гэсэн Америкт одоо ч тэр Planned Parenthood гэдэг Parenthood гэдэг тэр чинь бол одоо ингээд абортын одоо төрөөс бүр дэмжсэн юм байна шүү дээ. Тэргээр одоо юу гэдэг ингээд ямар ч тийм бэлгийн ч юм уу сексийн ч гэдэг юм замраагүй амьдралтай ингээд нэг юм суртахууны уналтанд орсон хүмүүс асар их байгаа шүү дээ. Айгүй олон одоо 20 удаа абортонд орсон ч гинүү. Тийм хүмүүс ерөөсөө дунд чинь тийм байж идэм байлээ. Тэр хар барууд ч амар юм билээ шүү дээ. Тэгээд тийм хүмүүс чинь наад цагнаа ингээд өнөө цаг үед бол хүн те ядаж жирэмслэлтээс хамгаалах энэ бэлтгэл бол төг төмөр байгаа үстэй. Өнгөө гэж те. Тэгэхээр тийм асуудлыг ингээд өөрөө хувийн асуудлаа шийдвэрлэж чадахгүй хүмүүс татвар төлөвчдийн мөнгөийг чиглэл абортоо хийлгэхдээ чиглэл хүний эрх гэл татвар төлөвчдийн мөнгөөр хийлгэх гэл ингээд байж байдаг. Тэгээ энэ үзэл санаа энэ хүний эрхийн үзэл санаа өнөө үед бол энэ халамжийн данхар төрүүд болон те эний одоо үзэл санааны
одоо энэ үйл ажиллагааны хамгийн гол үндсэн тулгуур бол өрнөдийн позитив хүний эрх байна шүү. Энэ бол социализмын одоо хамгийн гол ёс суртахууны зөвтгөлний үүн дээр оршин тогтвортой. Ёстой гоё хэллээ те. За, ёстой гоё. За дараагийн бэлгүүний ярих уу? Энэ нэг одоо X ерөнхийлөгчийн намын гэж байлголоо. Зөв. PPP парти. Тэр бас нэг уучлал хүссэн талаар нэг юм болоод байна л та. Нөгөө цэргийн ажиллагааныхаа талаар. Тэгээ баг бусад намуудтайгаа дараагийн одоо ер нь хайдуу байдлаар хамтрын намынхаа нэрийг өөрчлөж хийх. Энэ юу нь юу болоо явж байгаа. Яг тийм болсон. За, ямар ч шинэ мэдээ нөгөө нэг хуучин ерөнхийлөгчий чинь прокурорын газраас нь цаазаар авах тийм хүсэлтэй ялын төлөвлөж байгаа тийм мэдээ гарлаа. А тэрнтэй холбоод яхад хэд хоногийн өмнө яг энийг нь мэдсэн юм шиг энэ Уралж байгаа юм. одоо ард түмний хүч намын дарга шинээр сонгогдсон өнгөрсөн жил сонгогдсон дарга Жандон Хюк гэд би одоо зөв хэлж байна буруу хэлж байна. Мөн чи салах сэднэг сайн. Дан Хюк гэдэг. Тий донхоо гэдэг чинь Обама Зочид буудлын эзэн гэдэг. Донхоо гэдэг зочид хийсэн дээр ордог шүү дээ. За Жандон Хюк гэдэг одоо шинэ дарга нь уучлалт гуйсан. Тэр нөө 2024 оны 12 дугаар сарын 3-ны өдөр цэргийн онц байдал зарласан шүү дээ, тий. Тэр үйл явдалд анх удаага энэ намаас албан ёсоор ингээд уучлалт гуйж ин намынхаа байран дээр. Тэгээд энийг нь хүмүүс юу гэж харж байна вэ гэхээр ерөөсөө энэ хуучин ерөнхийлөгчөөс ингээд салан тусгаарч энэ зайтай байгаагаа, хол байгаагаа ер нь ингээд харуулж ийн гэсэн тийм одоо мессеж ард түмэнд өгж байгаа байхгүй. Тэгээд энэ нөхөр юу гэж ярьсан бэ гэхээр бусад улс төрийн намуудтайгаа холбоотой ажиллая, ивсья, ойрхон бай. Тэгжиж энэ артилсан намын энэ хүрээ хязгаар те энэ одоо дарангуулыг сүрье гэж байгаа байхгүй. Одоо тэгэхгүй бол энэ артилсан нам чинь ингээл үс халзалтан дээр хүртэл төрийн оролцоог нэмнэ гэж харж бас хэцүү байна л да. А тэгээд энэ ард түмний хүч гэдэг намынхаа нэрийг солиё гэж байгаа. Энд чинь бас нэг улс төрийн чинь бас нэг маркетинг байдаг шүү дээ те. Тийм. Намынхаа нэрийг солино гэдэг чинь одоо юугаа логогоо солино гэсэн үг тий. Тэр чинь бас нэг символизм энэ чанж байгаа нь яваад байгаа. Тэр нэг иймэрхүү юм болсон. Одоо энэ артилсан намыг дарахгүй бол бас болохгүй байна. Эдийн засгийн үед ялангуяа. Дийлдэхгүй болчиход тийм тийм. Тэгсэн. За яриа. За өөр хасар юм хэлэх юм байна уу? За яг би юу ярьдгээ ярьчлаа шүү дээ. Тэгэхээр энэ бас нөгөө цэргийн бас цэрэг армийн тухай хуульдаа бас тодорхой хэмжээний өөрчлөлт оруулах гэж байх шиг байсан тийм. Тэгэхээр ер нь нэг цэдэл медал зарладаг маршал лоо. Тийм маршал лоо эднэр бас нэг эргэж харъя маа л гэсэн. За энэ бол нэг юм юм. За дараагийнх нь ярих уу? Тэгээ солонгостой холбоотой мэдээгээ ингээд ер нь бол өндөрлөө. Тэгээд ямар ч байсан солонгосын улс төр сүүлийн үедээс халуухан байна дотроо. Тэгээд өмнөх ерөнхийлөгч анх удаа ерөнхий цаазаар авах ял ингэж заагдж байгаа сүүлийн 50 жилд ч гинүүдээр анхны тохиолдол гинөө тэгж штэ. Тэгээд миний бодлоор бол яг цаазаар авахгүй бах уу. Одоо энэ байгаа ерөнхийлөгчийн зөв уучлалт үзүүлчих واخ, өшөөл үзүүлчих واخ. Тэгээд ер нь улс төрөөс холдуулаад тий улс төрийн хөтлөгөөсөө болцсон шүү дээ. Ингээл дуусах байх гэсэн тийм бодолтой байна. Миний ч бодол биш ганц өгшөөсөн юм л тий. Одоо тэгэхээр эхнэр нь яатсан бэлээ. Эхнэр нь бас ял авсан. Эхнэрт нь бас нөгөө үнэт идлэл цүнх мөнх янз бүрийн юу вэ? одоо тэгэл за одоо эдний ял малчиг сон. Гэхдээ энд нар ч ингэдэг юм аа. 50 мөн хөнгөлөөл өвшөөл хүсээл тэгэл тэнсэл ингээл сүлтэй юм сонсогдож байгаа. Манайх ч тэгж бол солонгосчууд ингээд нэг энэ сүүлийн хэдэн ерөнхийлөгч нь хэрэгт ороо. бүгдээ Харин сүүлийн хэдэн жил вэ? мэдгүй. За Ром ухяноос члэлийн 1990 оноос харин тийм за бүр тэр өтгөө амиа солонгосч арчлалд орохоос өмнө ч гэсэн одоо гэж ерөнхийлөгч за тэр чи ерөнхийлөгч болоогүй байсан юм аа. Нөгөө Кимдэж хүн ерөнхийлөгч болоогүй байхдаа бол тэр чинь нэлийн шороо оронгор явцсан шүү дээ. За сонгосон тухай. За энэ ерөнхийдөө тэгээ рекорд ив чадахгүй юм гэдэг шиг тий. За сая ингэдэг нөгөө одоо энэ нэг гоё сонирхолтой мэдээ байна. Арабын нэгдсэн Эмират улс гэдэг тий бэлгүнэ хасраа. Энэ Англид сурж байгаа оюутнуудын одоо энэ төрийн сангаас олгодог тэтгэлэг энэ дэмжлэг одоо хөрөнгө оруулалт гэдэг үл нэлээд хэмжээнд танахаар болсон байна. За миний ойлгосноор бол одоо хальт ойлгосноор бол эдгээр нь одоо энэ исламын одоо нөгөө тий ахын дүүс гэдэг актер холбоо байд юм байна л да. Одоо нөгөө исламчин дотроо нэг юм хоёр жигүүр байгаа муслиман ахын дүүс. Тийм муслиман ахын дүүс гэдэг. Тэгээд эдгээр нь одоо Английн сургуулиуд бол одоо
тэр чиглэлийн асуудлуудад бас их оролцож оюутнуудыг бас тэтгэлэг хөтөлбөрт хамрагдуулж одоо оролцож байна. Тэгээд нөгөө өнөө би одоо англи энэ одоо юу н яатсан бэ? Одоо дараа нь бас нэг англи холбоотой мэдээлэл байна л да. Би ч одоо англид очиход бол бас л араб улсыг харагч миний их орон шиг харагдсан гэж ярьж ирсэн шүү дээ. Тэгээ одоо тэрийг уламж баттгаад байна л да. Одоо тэгээд очиж тийм амар хатуу бүлэглэлийнх нь талд одоо тэтгэлэг өгөөд улсаа зөөрүүлэх гэж. Би нэг үедээ ойлгосонгүй. За ингэсэн. За би энэ мэддэг бол ярьчээ. За Арабын нэгдсэн Эмират улс. Юу ч энэ газрын төсвөр баялаг маш баян улс. Гэтэ жижигхэн. Энэ улс оюутнуудынхаа одоо Их Британд юу гадны улс сурж байгаа оюутнуудынхаа ингээд юу төлбөрийн даадаг, стипенд болгодог ингээд travel аялах те эрүүл мэндийн одоо зардлын даадаг. Ерөөсө бүх юм нь ерөөсө цогц үйлчилгээ үзүүлдэг гэх юм уу те. Тэр мөнгөөрөө газрын төсний мөнгөөр тэгдэг байсан. Одоо ч тэгдэг. Одоо энэ Англид юу яасан? Англид исламын шашин хүчрхэгжиж байгаатай одоо радикалууд нь бүр илүү одоо хүчийг авж байгаатай холбоотой энэ Английн сургуулиуд сурж байгаа нөхдүүдийн энэ нэгэн тэтгэлгийг шууд ингэ болиулахар болж байна. Одоо бол Их Британий сургуулиуд 8500 оюутан суралцдаг юм байна. Тэр нөхдүүдийн одоо энэ тэтгэлгийг багасгах, бууруулах тийм арга хэмжээ авахар болсон. Тэгээ шалтгаан нь юу гэсэн бэ гэсэн чинь манай энэ Арабын нэгдсэн Эмиратын одоо иргэд оюутнууд маань залуучууд маань Англид очичингуудаа улам радикалжад байна шүү дээ. Бүр солиороод байна. Тэгээ ялангуяа энд нь нэг юу радикал байгууллагуудад исламын аханд үсгээд нөө Muslim Brotherhood гэдэг байгууллага шүү дээ. Тэр их нөлөөтэй гэдэг байгаа байхгүй. Одоо түрүүн сая Огийн ярьлаа те Англид очингууд баахан нэг Ардаг шиг эвгүй царайтай нөхдүүд байдаг гэх те тэр чинь бол яг үнэ одоо энэ ялангуяа энэ том хотууд нь одоо энэ харууд те энэ арабууд те ер нь бол монголчуудын хэлдгээр нэг халтрууд гэдэг нэг хэлэг байдаг шээ те тийм нөхдүүд орширж байгаа. Одоо тэрний л аюул одоо Гэхдээ яг юу л ахгүй та. Даш бүр радикал исламизац болсон. Тийм одоо юу гэдэг өрнөдийн соёл хэрэгжлийг үзэн яддаг ч гэдэг. Энэний шалтгаанч нэгдүгürt ер нь Европын ихтэй сургуулиуд сүүлийн 150 жилийн хугацаанд бас социализмыг үүргэсэн заяа. Тэгээ өрнөдийн соёл хэрэгжлийн эсрэг байсан дандаа. Ер нь социализм гэдэг чинь хуучин ертөнцийг ч юм уу хуучин энэ эртний сонгодог грек ром тэ христианити төвтөө өрнөдийн хэрэгжлийг үзэн яддаг хүмүүс шүү дээ. Атеист суурьтай тий. Тэгээ эдгээр чинь одоо юу гэдэг нь хуучны ертөнцийг сүйтгэж шинэ ертөнц байгуулна гэдэг. Тэгээ энэ Европын ихтэй сургуулиуд бол дандаа л одоо радикалчлалын төв байсан. Гэхдээ саяхны хүртэл бол одоо юу гэдэг арай нэг юм капитализмын эсрэг гэдэр байсан бол одоо ерөөсөө байгаа бүх зүйл эсрэг. Одоо энэ христийн шашин гэдэг юм уу заа энэ мультикультурализм гэж яриад байгаа шүү дээ. Вок мок гэж шийдэр яриад байгаа нео марксизм ижүүр нөгөө пост colonization онол гэдэг байхгүй. Пост колоничлын онол гэдэг. Одоо бидний сэтгэлгээ гэх юм одоо бидний жоох байна. Өрнөдийн хүмүүсийн сэтгэлгээ ерөөсөө дандаа юм колоничлын үеийн юм цагаан арстнуудын юм өндөр ингээ бүх зүйлсийн төв төрсэн цагааны соёлоор ингээ уугжаад ертөнцийг үзэх үзлийг нь бүгдийг ингээ колоничлсан. Тэрнийг деконструкц хийх хэрэгтэй гэдэг. Тэрнийг одоо нэг нэгээр нь болиулах хэрэгтэй гэдэг. Тэгээд христийн шашны эсрэг исламын шашныг одоо ч хэцүүлж тавь гэдэг те. Тэгээд исламын шашныг ерөнхийдөө бол бодлогоор дэмжиж байгаа. Одоо Берлинд гэх юм бол жишээлбэл дунд сургуулийн бага сургуулийн хүүхдүүд чинь Ангела Меркелийн үед бол исламын Кораны анх шатны мэдлэг олгоод дунд сургуульд хичээл зааж исэн байх жишээтэй. Тэгээд Лондонд ч одоо Мухаммед гэдэг нэр жишээлбэл зөвхөн ингээд хамгийн тийм шинээр одоо хүүхдүүдийн авсан нэрнээс одоо шинэ төрсэн хүүхдүүдийн хамгийн их хөгж байгаа нэр нь Мухаммед болсон. Лондон өөр за зөвхөн Британиг ярихгүй Лондон гэд ярих юм бол Лондон ч исламчлалаар одоо бүр number 1 дэлхийд те Берлин эдрээс бүр илүү болсон. Өрнөдийн улс орнд 8. Тэгэхээр нөгөө энэ чи яг нөгөө исламын энэ шалтгаан юу гэвэл энэ өрнөдийн сургуулиуд радикалчлал социализм вокнес бэлтгэдэг болсон. Тэгээ одоо нөгөө Палестин гэж жишээлбэл одоо энэ өрнөдийн сургууль Израиль Палестины сургуулиуд ч одоо ингээд өнөөгийн дэлхийн дахнууд аягүй том сэдв байгаа шүү дээ. Энэ дэр өрнөдийн ихтэй сургуулийн оюутнууд Палестины туг барьж жагсаал ерөнхийдөө Израилийн эсрэг байгаа даа биз дээ. Гэхдээ тэдний би бол яг юм бодит улс төр эдэр гадарлаад байна гэж бол би ойлгохгүй байгаа. Одоо бодитоор одоо Израиль геноцид хийсэн энийг зөвөр ойлгосондоо одоо Израилийг жигшээд байна гэхээсээ илүү зүгээр радикал
одоо тэ Палестиныг дэмждэг тэр исламын идеологи Сайн авчихсан дэх тий. тий. Тэгээ ер нь та нар ингээ анзаарч байгаа өнөөдөр цагаан арьстай хүмүүс асар ихэн исламын шишинд орж байгаа шүү дээ. Тэр нэг тэгээ одоо ч л цагаан арьснууд исламаа буруу яг бас ислам бол амар инх тайван шашин эмгтэн үнийг амар хүнддэгдэг тийм феминист шашин тэргээд ярьж байгаа барууны ихтэй сургуулийн оюутнууд айгүй их байгаа. Исламын тухай мэдхгүй гей одоо LGBT хөдөлгөөнийх нь хүртэл про Палестин энэ гэсэн туг ирсэн явж байгаа. Тэгэхээр надад чинь исламаа бас бүрэн зөв ойлгоогүй. Ерөөсөө христийн шашны эсрэг гэх юм бол тэр ерөөсөө зөв гэсэн нөгөө мультикультурализм соёлын марксизмын юм ойлгоо ингэ яваад байгаа. Исламыг ч гэсэн илүү хялбаршуулад барууны хүмүүст ойлгохдохоор ингэж одоо нэр томьёо өдрөөр ингэж зааж зааварлахтаа бас жоохон гажуудуулаад айгүй зөөлчлөөд айгүй сайхан зүйл мэтэр ингэ ойлгочтой юм билээ. Тийм. Тэгэд энэ мэдээтэй холбогдуулаад ярихад 2017 онд энэ Арабын нэгдсэн Эмиратын гадаад хэргийн сайд Шейх Абдулла бин Заидан гэдэг яасан ч ортон нэртэй. Энэ гадаад хэргийн сайд нэг хуралд оролцож явахдаа яг сануулж ирсэн байхгүй. Тэгээ би одоо тэр хэлсэн үгийг та бүхэнд хэлж өгье. За энэ Европоос илүү радикал экстремистүүд, террористүүд одоо гарах цаг ирнэ. Энэ нь болохоор хинээс үүдэлтэй вэ гэхээр хэн буруутай вэ гэхээр энэ юу шийдвэргөө одоо энэ political correctness биш тий энэнд автцсан энэ Европын энэ юу улс төрийн хүн биш тий эдгэр буруутай. Тэр хүмүүс бол ерөөсөө энэ ойрох дорнодын улс төрийг ч мэдэхгүй, исламын шашныг ч мэдэхгүй тэгсэн хэрнээ мэддэг юм шиг ингээд олон долоон ярьдаг. Бид нар чинь одоо яг ингээд энээс чинь болоод аюул одоо энэ үн бий болоод бусад ингээд экспортлогдож гэсэн тийм утгатай юм байсан байгаа байхгүй. Тэгээ аль аюул нь бол ойлгомжтой. Харин энэ үл өстой актер юм бол ямар ч ингэдэг шүү дээ. Би ч яаж чадах вэ? Тийм. За одоо ингээд бас л ер нь өөр улсад болж байгаа ч гэсэн бас л уялдаа холбоотой. Бас л нөгөө ийм амар вандализм, хүчирхийлэл, тэр нэг соёлын ялгаа гэдэг юм утга руу яваад орж байгаа. Энэ гэмтэргийн хохирогчийг тийм ээ одоо гутлаа хөлөө үнсхийг шаардсан гэдэг одоо нэг юм яваад байгаа юм л та. Энэ авторт болсон юм тий. Тий, автор. Тий, тэр хасар ярьсан. Тий, тэр одоо коммент хийдэг. бас гэмтэрэг үлдээд байгаа хүмүүс нь бас л нөгөө чиглэл хүмүүс байх шиг. Би одоо нэг сайн ярьж чадахгүй. Үгүй ямар амаатай чи энийг сайн судласан юм чи ярьж. Үгүй судлах чи яах вэ? Би бол мэдээг нь бэлтгэсэн. Гэхдээ чи одоо битгий юм яриа. За. Муу яриад байгаа юм. Ерөөсөө шүү тий. Би бол өөрийнхөө нэг хүссэн хэмжээндээ ярьж чадахгүй байгаа байхгүй юу? Тэгээ тийм учраас одоо санаа зовх юм биш үү тий. За дараагийн мэдээ рүү ямар ч хэцүү юм дээ. Одоо яриа. Мэдээ ч хэцүү юм, би ч хэцүү юм. За дараагийн мэдээ Австрид болсон гэмт хэргийн талаар ярина. Энэ юу Донауштадт гэдэг одоо би зөв хэлж гинөө бас тий. Штат штэ германаар ярьж. Тийм Донауштадт гэдэг Австрийн Донауштадт жижигхэн хот тосгонд болсон хэрэг. Энэ Австрийн 15 настай цагаан арьстай хүүг 5 цагаач гаралтай нөхөр зодсон байгаа. Зодохдоо утсан дээрээ бичиж явж байгаа. Тэнгүүтээ хамгийн хэцүү нь юу вэ гэхээр тэр нүүр хамт тэр бүгдийн айхтар хүн харахын хэцүү болгочоод хөлөө үнсүүлсэн байвал яах вэ? Энд ч одоо бүр шившиг доромжлол үсттэй. Тэгээ хамгийн хэцүү нь эн чинь нөгөө ийм тэнэг үйлдэлээ биш үү те энэ одоо бузар те гимт хэрэгээ бичиж авангуудаа утсан дээрээ бичиж авангуудаа Snapchat руу хийгээд онлайн тараацсан байхгүй. Ийм мулгоо новшноо дээрээс нь ёсортгонгуу те мөртлөө ийм бас мангар ус байж болох уу? Нэг иймэрхүү юм бас. Тэгээ хамгийн одоо энэ Австрийн шүүхэн энэ гимт хэрэгтнүүдийгээ толгойг нийлээд ажилласан. Юу болсон бэ гэсэн сая шүүх хурланд болоод өнгөрсөн тэр хөлөө үнсүүлсэн нөхөр хамаг зодуурыг нь ер нь голчлон хийсэн нөхөр 15 сарын сар шүү 15 жил энэ биш 15 сарын ял аваад тэрийнх 3 сард нь л суухаар хүүхдийн засан хүмүүжүүлэгт суухаар болоод гарч иж чадахгүй. Тэгээд тэр ч одоо шагнаад байгаа юм. Тэгээд яагаад толгойг нь нэлээд байгаа байхгүй. Өөсөө зодчоод цаана ингээд араб видеон дээр болохоор ингээд цаана араб хөгжим энэ дуурайд байгаа байхгүй. Араб хөгжим дуурайд. Тэнгүүтээ би энэ муугийн өстө хамрыг чихээ ажиллаа штэ энэ төр гэж мэгээд энэ их даварцсан итгээд. Тэгээд 3 сарын ялгаа нөгөө цуг байсан нөхдүүд ямар ч ял аваагүй өнгөрсөн. Тэгээд 12 сарын ял гिचингүүтээ нөгөө юу гэд тэнсэн болоод
боловчдээ шүү дээ тий. Ялга өнгөрчдөө шүү дээ. Тиймэрхүү юм болоод дуусчих. Одоо ийм байхаар чи одоо шин залуу үе. Европын шин залуу үе нөө Gen Z гэж яриад байгаа шүү дээ. Тэр хүүхдүүдийн донд энэ радикализм тэгээд нөө far right үзлээд байгаа шүү дээ тий. Хит барааны үзлээ. Ер нь бол зүгээр л үндсэрхийг үзсийг л хэлж байгаа. Энэ үндсэрхийг үзэл маш их хүчтэй одоо тарж байна тий. Хүчийг авж байна гэдэг чинь юусоо шалтгаан нь яагаад улсдаа тухайн улсын иргэн хідэн нэг халтар тий балан юмнуудад ингээд дээрлэхүүлээ зодуулаа шившиг болоод явж явах ёстой. Тий. Тэр новчнуудыг бол одоо ер нь бол нэг бол тий толгоонд нь сум эсвэл онгоцонд хийгээд явуулах хэрэгтэй л баггүй юу? Ер нь цаац ясаа сэргээе. Энэ зүйл ихтэй зүгээр яг одоо угаасаа нэг юм жинзэн үеийнхэн сая ярих шиг боллоо. Нэг айгүй сонирхолтой нэг юм байна. За өрнөдөд жинзэн үеийнх нь бол асар ихээр одоо энэ хоочны либерал калчраас татгалцж байна. Либерал соёл одоо энэ глобализм заяад одоо хүний их ардчлал арчил хүний их мэдрэмжтэйгээ бид нар ярьдаг шүү дээ. Тэгээ энэ бол яг одоо өрнөдөд Америкт ч юм уу, Англи ч юм уу, Ирланд ч юм уу жишээлбэл millennial буюу бидний үеийг нэ шүү дээ. Одоо бидний үеийнх нь бол яг айгүй их тийм вөөкчсөн үеийнх нь баггүй. Тэгээд тухайн цаг одоо юу гэх юм ингээд бусад хүүхдээ ингээд харьцуулах юм бол хамгийн их сургуулийн дипломтой өөрөөсөө боловсрол өндөртэй гэдэг мөртлөө өмнөх эцэг өвгдөөсөө ч гэдэг юм уу за нэг 20 дугаар зууны энэ аж үйлдвэржилтээс хойш хуамын тоон ингээд ярихад бол хамгийн өмчгөө, хамгийн ядуу, хамгийн ажилгүй тэгээд хоосон дипломтой юм хүмүүс асар их дүүрсэн. Жишээлбэл одоо ямар мэрэгчлээ юм гендер судлаач гэдэг юм. Гендер судлаач гэдэг мэрэгчлэл жишээлбэл зах зээл дээр үнэлэгдэхгүй. Монголд одоо өрнөдөд гендер судлаач мэрэгчлэлтэй орж хурж ирээд сайд эдэр хийгээд байгаа болохоос тэндээ бол хинч гендер судлаачийн сайд хийхгүй. Ер нь бол тийм ер нь Макдоналдс ажилд ороод ирэх юм заяа. Тэгээ яг одоо энэ жинзэн үеийн хичээлүүд эрэгтэй эмэгтэйгээрээс хуваагдаад байгаа шүү. Эмэгтэйчүүд нь radical leftism руу яваад эрчүүд нь болохоор radical right руу ороод байна ч. Right гэхээр би бол одоо шууд юу гэж хэлмээр гэнэ одоо нэг чөлөө зах зээлийн шиг юм уу барууны гэхээс илүүтэй ерөнхийдөө үндэсний үзэл национализм те одоо энэ зүүнний нүүбийн одоо энэ элдв глобализм элдв хэр хязгааргүй дэлхий нэг ертөнц гэл нэг юм айгүй абстракт онол байгаа шүү дээ. Нөгөө хүн төрөлхтөн гэдэг бол нэг хамтал нэг гэр бүл энэ төр гээд энээс ч юм болоод улс үндэстнүүдийн нөгөө нэг тусгаар байдал identity те аюулгүй байдал алдагдаад эхэлсэн. Тэгэл нөгөө ээжигээ эхчигээ хүчин дүүрсэн эрэгтэй хүмүүс жишээлбэл радикалчгүй гэдэг ч яах вэ. Тэгэхээр нэг ийм зовлон байх шүү. Тэгээд дээрэс нь энэ хүмүүс чи өөрсдөө identity соёл өдр ингээ алдаад эхлэхээр ингээд бусдын өвгөш болоод эхэллээ гэдэг ойлгож байгаас гадна шашин эдний дунд асар ихэр төгж байна. Гэтэ шашин ч гэж байгаа. За яг зарим нэг тодорхой бүлэг хувь нь за яг дараа нь би ингээд энийг тусдаа нэг нэвтрүүлэг болгоё гэж ярьдаг. Тэрэн дээр яг тоо баримттай нэрээ христийн шашин, католиктэй, протестант ч гэдэг юм уу, евангелист ч гэдэг юм уу ийм урсгалууд орж байгаа бол зарим нь бол одоо ерөнхийдөө юу гэх юм элдвийн спиритуал оккульт ч гэдэг юм уу, культ ч гэдэг юм уу, зарим нь за буддизм дээр дорн дахны юмыг сонирхолтой гэхэд багассан билээ. Европын нэг уугуул шашнуудыг аяг сонирхдаг. Уугуул жоо нэг уугуул спиритуал. Тэгээд эдгээр одоо юу гэх юм атеизм эдгэрийн дунд эзлэх хөвөнд багасч байгаа юм. Монголд бол тэгсэн чинь ихсэж байгаа ч тийм. Тий, атеизм жишээлбэл одоо 2010 оны үед жишээлбэл new atheism гэж хөдөлгөөн гарч ирсэн. Ричард Докс, Кристофер Хичинс ч гэдэг юм энэ хүмүүс чинь жишээлбэл бурхныг ингээд асар их үүсгдэг байлаа шүү дээ. Тэгээ эдгээр чи өөрсдөө ингээд тухайн цаг үедээ интернетээр те сошиалдор ч гэдэг юм уу ингээд асар хүчтэй компанид ажил явуулаад шашин шүтдэг хүмүүсийг тэнэг молгоо эндэрсэн юм ойлголтыг чи нэг хэсэг түгээгээд millennial одоо бидний үеийнхэн жишээлбэл шашин шүтдэг хүмүүсийг мухас устай тэнэг хүмүүс гэж ойлгоод болсон байсан шүү дээ. Тэгээ хувьслын онол дотор байдаг гап ч юм уу алдаач гэдэг юм уу тэр мөрнийг ингээд ярихгүй ерөөсө бидний энэ соёл либерал соёл гэдэг юм уу энэ юмнаас ингээд татгалзахтай шашин шүтлэгч гэдэг юм уу библийн үнэт зүйл гэдэг юм энэ юмаа эргэн сэргээе гэсэн нэг одоо restitution гэх юм уу restoration гэх юм уу ийм хандлага жинзэн үеийн ялангуяа ирчүүдэд их одоо юу гэдэг цонхолж байна. Тэгээд нөгөө талдаа энэ өрнөдийн соёлыг чинь ингэж яагаад ирчүүд нь илүү их баруун тишээгээ яваад байна гэхээр эмэгтэйчүүд нь асар их давуу тал болгож байна тийм нийгмийн бүх институцийг феминизац болгоцсон тийм эмэгтэй хүмүүст илүү давуу их одоо юу гэдэг эерэг ялгуурлалыг бий болгодог ч юм уу эмэгтэйчүүд ирчүүдээс илүү давуу
их эдэлдэг ирчүүдийг бүх төвшөнд одоо ялгуурлан гадуурчдаг ч гэдэг юм уу. Энэ байдлаа ингээд үзмэл орлого боловсрол гэмтийн маш том юм ялгаа гараад ирж байгаа байхгүй. Тэнгүүд хүссэн хүсээгүй одоо энэ орчин үеийн феминист соёлт ертөнцийн чи ирчүүд ингээд орхигдоод байгаа учраас тэр хохирогчдод ч нэг тийм радикалчлал бий болно да. Тэг ингээ эрэгтэй эмэгтэй хүмүүс бие биендээ итгэхээ болоод гэр бүл эдэр гэдэг чинь аяндаа ингээд хэцүү байдалд ороод ер нь энэ хүүсийн хоорондын одоо зөрчил гэдэг юм энэ дэлхийд өнөөдөр одоо хамгийн дээд цэгмэгтэй энэ өрнөдийн ертөнцид бол бий болчихсон байгаа юм байна тий. За яста сонирхлын дутуу юм баг оргисэнгүй те. Бүр онолтой нэрчлээ да тий. За хүүсийн зөрчил гэснээс дараагийн мэдээ рүү орчих. Энэ өнгөрсөн 7 хоногт энэ яг саяны өнгөрсөн 7 хоногт болсон мэдээ биш. Гэхдээ би сонирхуулаад ярьчих заяа. Түрүүн хасрах эмэгтэй эрэгтэй зөрчилгээд одоо энэ чинь арьс өнгөн дээр бас байгаа байхгүй юу? Тийм. Одоо энэ Английн цагдаагийн газар хүчингийн хэрэгт одоо буруутгагдчихсэн. Гэхдээ ял аваагүй өнгөрсөн хүнийг 2020 онд ингээд цагдаагийн албанд илсүүлсэн байгаа. Тэр чинь 17 онд хүчингийн хэрэгт холбогдсон байгаа байхгүй юу? Тэгээ 20 онд илсүүлсэн. Эхний удаадаа бол чи одоо ингээд хүчингийн түүхчийн намтарчин юм байж тэгээд аваагүй. Тэнгүүтээ дараа нь болохоор нөө арьс өнгөний квот биш тийм diversity гэдэг байгаа шүү дээ. Энэний квотын доод тохируулаад энэ хүчингийн хэрэгт холбогдсон нөхрийг цагдаагийн албандаа авчиж нөгөөх нь цагдаа байх хугацаанд 2 эмэгтэй хүүхэд нэг хүүхэд хүчинтсэн байгаа байхгүй. Тэгээд дараа нь баригдаад тэгээд 13 жилийн ял бүх насаараа одоо доод нь 13 жилийн ял гэж байгаа. Тэгээд цаашаа ингээд бүх насаараа хоригдох. Бүх насаар хоригдсон. Гэтэ доод нь 13 жил суух баг. Одоо энэ тийм доод нь 13 жил тэгээд дээшээгээ бол бүх насаараа гэдэг. Харуултай юм уу тий? Одоо тэр нь бол байхгүй. Ямар ч 13 жил авсан. Тэгээд дараа нь дээшээгээ бол ингээд чи сунгаа яваад иж болдго юм шиг. Одоо жишээ нөгөө нэг Норвегийн нөгөө нэг Андерс Брейвик шүү дээ тий. Би тэрний хэргийг судалж байхдаа Норвегийн ч бол нэг 19 жил ч байна уу да. Гэт ялын дээд хэмжээ гэж явдаг юм байна. Гэтэ Брейвикийн кейс дээр болохоор энийг бол ингээд сунгаа яваад итгэл гэж. Ер нь бол Норвегийн хүмүүс бол за энэ наа чинь бол 19 жил биш ээ. Ингээл наадах чи өвхөн хөтлөн суулгана гэдэг. Би бол яг ингэж л ойлгосон. Яг энэ Cliff Mitchell гэж цагтаа байхгүй юу? Хар ярьжтэй цагтаа. Тэгээд цагдаа болсноос хойш дахиад 2 удаа хүчин хийцээ. хийсэн. Өмнө нь хүүхдийн хүчингийн хэрэгээр ял аваагүй өнгөрцөн байхгүй юу? Одоо педофил уу? Тийм. Бодвол бас л нөгөө нэг юу хар гэдгээрээ одоо төрийн барайл өнгөрцөн юм шиг байгаа. Тэнгүүтээ цагдаа болонгуудаа хүчиндээ хүчингийн хөрөгчт нь болохоор би амьдралдаа ийм анаатан шиг новштой таарж аав энэ ёстой бузар гэж тэгж байгаа байхгүй юу. Тэгээ тийм нөхдүүдийг чинь нөө diversity гэдэг хүүс арьс өнгөний квотонд хүрэх гэдэг цагдаагийн газар нь өөрсдийг хамгаалж байгаа. Эний чинь дээрээс бидэрт тулгасан юм аа. Бид нар ийм ингээ одоо ингээ квотонд хүрэхгүй бол бидний санхүүжилтийг бусад хэлтс рүү явуулчихдаг юм. Тэгэхээр бид нар ингээд төрийн санхүүжилт авахын тулд яалт ч юм ингээд квотонд баригдахаас аргагүй гэдэг. Тэгээд авцсан байгаа байхгүй юу. Одоо зөвхөн энэ цагдаа биш үү энэ хүчин хийгээд гэрэл зохиулсан байгаа. Яг ингээд шаардлага хангаагүй зүгээр арьс өнгө ч юм уу те эмэгтэй гэдгээр ч юм уу. Эсвэл тэр хүүсийн баримжаагаараа цагдаад орсон нөхдүүд хэд байгаа мэддэхгүй ш маш олон байгаа. Одоо Pride гэх ивент зөндөл болдсон шүү дээ. Ялангуяа энэ Англид өрөндийн орнууд те баграхлын өдрүүд энэ төргээл Монгол болоод идэг ш. Тэр чин одоо энэ Англид болохоор ихсвэртэй цагдаа нар нь хүртэл оролцоол те цагдаа нар нь өөрсдөө тэр Pride тэр бахархлын жагсаалынхаа нэг хэсэг болж оролцоод идэг байхгүй. Ялангуяа эмэгтэйчүүд бол ялангуяа тэгээ би бас эмэгтэйчүүдийг муулч гэх юм уу те яг үнэндээ эмэгтэй цагдаа зүгээр одоо юу гэх эргүүлийн цагдаа хийх ямар ч боломж бол байхгүй шүү дээ. Энд чинь квотор орж ирж байгаа байхгүй. Тэгвэл эмэгтэй хүн эрэгтэй хүнийг бол ягаад ч одоо бие махбодороо тий одоо хүчтэй биологийн хөгжлөөр бол дийлэхгүй шүү дээ. Тэгээд сая нөгөө өнгөрсөн 100 бас нэг гэмт хэрэгтнийг барих 3 эмэгтэй хүн ганц залуу дийлэхгүй байхгүй чи Англид шүү дээ. Тэгээд асар ихээр аим бүрэгдээл хохирж л байгаа шүү дээ. Одоо Dirty Harry гэх кино байдаг шүү дээ. Clint Eastwood-ийн тэрэн дээр чи эмэгтэй хүнийг ингээд эргүүлийн цагтаа болох гэсэн чинь одоо ч л манай тэр Dirty Harry гэдэг нөхөр чинь чи чадахгүй гэж шууд хэлээ гардаг шүү дээ. Тэр нэг хэсэг дээр. Тэгээд тэрнийг би зүгээр ингээд одоо юу гэх нэг YouTube-ийн тэр хэсэг дээр бичсэн комментуудыг уншижсэн. Энэ үед ерөнхийдөө үнээр нийлчих болдог гэжээ гэдэг те. Ерөнхийдөө тэр одоо diversity гэдэг чинь яг хэлжсэн үг шүү дээ. Хэлжсэн. Тэрэн дээр чил манай Clint Eastwood хэлжлээсэн те.
дөнгөж төрөөд одоо жишээлбэл би нэг 2 жилийн өмнөхөө нэг мэдээ уншчихсан. Дөнгөж төрөнгүүтээ 2 сар жилөө декрет авч одоо амарч ирсэн аа 2 3 дахь сараас нь илүүтэй эрүүлийн цагдаагийн үүргийг хийх гээд гарч ажилдаа яваад тэнгүүтээ нэг хүн буудуулаад нэг гэмт хэрэгтэнд буудуулаад өгсөн байгаа байхгүй юу. Тэгэхээр ер нь эмгтэй хүн бийг одоо юу гэдэг энэ феминизм гэдэг байгаа чи өөр ингээд хүнийг хөөргөд гэх юм уу. Энд чи иррационал штэ. Одоо чи юу гэдэг эрэгтэй хүнээс бие махбодын хувьд дутхгүй ч гэдэг юм уу. Чи бол хүчрхэг эмэгтэй гингүүт Холливуудын кинонд дэр нэг эмэгтэй 14 эрэгтэйг шууд зодож модол тэ. Энэ өдөр ингээ хүнийг нэг юу гэдэг вэ хөөргөө одоо нэг баатууруулж хагаад ингээд хүн гэдэг чинь бас их тэнэг амт шүү дээ. Фантазид авах. Гэхдээ харин фантазид автаа. Тэгээ нэг чаддаг хүн болох гээд ингээ явдаг. Тэгээд ойлгомжтой шүү дээ. Юу болох вэ? Тэгэл одоо жишээлбэл энэ Европод бас эмгтээчүүдийг цэрэг мэрэгтгэл хөргөөл байгаа юм билээ. Орос Украины дайд жишээлбэл ирчүүд очиод ингээд байлдахад ямар ч юм эмгтээ хүнийг тим юм руу ер нь оруулах ер нь энэ европчууд эмгтээчүүдийн эрхийн төлөө гэдэг яг үндэ феминизм ч өөрөө эмгтээ хүнийг нэг талаа асар их хохирож энэ эмгтээ хүн энэний бас асар том золиос болоод байна гэдэг одоо ингээд тайлбарладаг тийм эмгтээчүүд бас их гарч ирж байна те. Одоо судалгаа одоо нэг гол нь үр дагаврууд нь шүү дээ. Одоо гараад ирсэн байхгүй нэг хуучин чинь ингээд ярихад идеал гоё те сонсогдоод эмгтээ хүн тэгшэрхтэй эмгтээ хүн бүгдийг чадна гэдэг байсан. Одоо тэрний үр дагавар юу юм бэ гэмүүд чинь буруу юм руу яваад очиж байгаа шүү. Тэр ил болоод эхэлж байгаа учраас феминизм бид нар чи одоо ингээд нөгөө шүүмжлээс урд нь ингээд халтшгүй дархан байдаг байсан бол одоо чадгаалч чинь феминизм уналтанд орцсон одоо тий. Ямар ч энэ хүүсийн ч юм уу айс өмнө бэлгийн чиг баримжааны энэ бүх квотууд төрөөс ингээд албадан тэгш байдлыг сурталчилсан квотууд бүгд байхгүй болоосоо зайлаасаа далдраасаа гэсэн тийм хүсэл байна да. Одоо жишээлбэл эр хүнийг үзэн ядах үзэл те одоо энэ өрөндийн улс орны зүүнний үзэлтнүүд одоо магадгүй Монголд ч гэсэн бас яг нэг нөгөө хэлгээд бол бас нэлээд бас хүчийг авчлаа шүү дээ те. Одоо юу гэдэг нь LGBT гэдэг юм уу тэр соёлын марксизм ч гэдэг юм уу феминизмын асуудлууд одоо биднэрт бол яг бас айц төрүүлмэр зүйл болцсон шүү. Жишээлбэл одоо эр хүнийг ингэж үзэн ядаж чинь те гэр бүлийн гэдэг тэгдэг тэр хүнийг хэн өсгөж байгаа юм тийм үстэй тэр хүнийг эмэгтэй хүн л өсгөж байгаа шүү дээ. Энэгээр одоо юу гэдэг бид нар нэг эрэгтэй хүн хаан байх ёстой эзэн байх ёстой гэдэг юм яриаггүй зүгээр эрэгтэй эмэгтэй хүн одоо бидгүүнийг хилдэг шиг биологоос өөр л байхгүй юу та эмэгтэй хүн бол ууг нь агуулгаар илүү агуу хүн байхгүй те тэр мундаг эрчүүдийг эмэгтэйчүүдийг өсгөж хүмүүжүүлж чинь те магадгүй эсэргээрээ бас тэр муу муухай хүчрхийлэгчийг те педофилүүдийг өсгөж байгаа юм чинь бас эмэгтэй шиг эмэгтэй хүний тэр ээж гэдэг үүргийг чинь ерөөхдөө авч хэлцгээ болчихсон шүү дээ. Феминизм чи ээж гэдэг юм уу гэрийн авгаа гэдээ оромжлаа. Энэ бол сул дорой эмэгтэй хүн ихтэй хүний доороогоо патриарх тогтолцооны нэг хэсэг болсон сул дорой тэнэг дарлагдсан авгаа гэх тээ. Тэр жоо уламжлалт үзэлтэй байх юм бол энэ өөрөө патриарх тогтолцооны нэг хэсэг патриарх үйлдэл бодолтой. Тийм учраас энэ эмэгтэйчүүдийн дайсан ч гэдэг маягаар ингэж ханддаг шүү дээ. Гэхдээ ер нь бол яг ингээ харангуут яг үндэ хүн төрлөختөн бид нар чи ээжгүйгээр ер нь ийм том иргэншил бий болгож чадах уу? Иргэншил гэдэг ийм том хүн төрөлхтний том иргэншил тохиндоход энэ гэр бүлийн нэгжтэй энэ ч одоо анхны нэгж нь иргэншлийн анхны нэгж чинь гэр бүл штэ тэрэнд ээж гэдэг чи үлээ ээж гэдэг чи хүмүүст хайр хүндэтгэл эмпати ийм юмыг яг зааж сургаж яадаг хүн төрөлхтний хувьд хамгийн чухал одоо ажил мэргэжил гэх нь юу юм те одоо тийм үйл хэрэг багхгүй юу функцтэй гэтэл энэ чи феминистүүд одоо empowerment of women гэнгүүтэй гэр бүлийн эсрэгтэй. Тэгээ одоо жишээлбэл юу гэдэг биеэ үнэлэгч ч юм уу, слат ч юм уу, порно хот ч гэдэг юм уу. Зүгээр нэг эмэгтэй хүнийг нэг юм секс объект болгодог юм. Секс объект тэ objectification гэж яриад байдаг шүү дээ. Ийм соёл бүр тархчлаа. Өнөөдөр ингээд харангууд мундаг эмэгтэйгийн шалгуур юу гэнгүүт бүкс хөх. Ерөөсөө тийм одоо юу гэдэг Facebook ингээ харангуут охтууд ерөөсөө дандаа бөксөө гаргацсан зураг. Ингээ нэг авгаагийн зав бүр ингээ хөшин 50 гарцсан авгаа хүртэл ерөөсөө 20 профайл зурагтай зав 20 профайл зураг нь ерөөсөө 20 бөкслөө байгаа. Саа өөрөө яг л 20 тэр зураг харсан. Гэхдээ скролтоор тэгээд гараад ирдэг байхгүй юу? Чи надад харуулсан шүү дээ. За бэлгүй нэ муухай азаартаа. Тэгээд би зөв ингээ харлаа. Би яг хөө ингээд тэр чи ганцхан тэр хүний тухай шүү дээ. Ийм Монголд маш их байгаа. Гэтэ чи ингээ өрнөд рүү ингээд
Өрнөдийн ч юм уу Америк охтуудын ч юм уу Европ охтуудын одоо Инстаграмын зураг гэдгийг хараа. Энэ охтууд өөрсдөө юу гэж бодвол хүн гэж харахаа байсан секс объект гэж хардаг болчих. Үн цэн гэдэг юм зөвхөн эр хүний сэрлийг хөдлөх гэж хард юм уу өөрийгөө ингээ объектжуулаад одоо Инстаграм жишээлбэл ингээ харж байгаадаг тийм дуудлага хаялцуулдаг болзооны ап юм шиг заяа. Ерөөсөө ингээл өнгөч шиг би шиг платформ тэгэхэд эрэгтэй хүн дэшин зөвхөн секс л хэрэгтэй. Эрэгтэй хүн зөвхөн сексэр л хэрэгтэй нэг хадтай юм бол. Ингээ энэ орчин үеийн соёл либерал соёл ч өөрөө утгаа алдчих байгаа байхгүй. Гэтэл ээж мээжийн тухай ярихаа ярьсан. Тийм амар хөгшин авгаа одоо чи ер нь бодоод үзээ. Би нас бол тоо. Биелийн чинээ охин мохон гэд 70 мал гарц аваачууд өөрсдөө ингэж нэрлэж байгаа. Гэхдээ ер нь юм ирэмбтэй тий. Их цагтай одоо ямар нэг юм natural order гэдэг юм байдаг. Жишээлбэл яагаад би ингээд анзаарч байхад энэ иргэншлүүд ингээ ууж харж байхад өмнөд солонгос заяа 40 гарсан эмэгтэй хизэж мөрөө давсан урт үстэй байдгүй. Яг тэгвэл зогтгүй байхгүй. Эстетикийн хувьд ч гэсэн одоо би юу штэ. Би одоо 40 хүрж байгаа штэ. 40 хүрж байгаа бүртөө би одоо юу гэдэг нэг юм 20 хэдтэй залуучууд шиг Brad Pitt гэдэг шиг ингээ өсөө ургуулдаг хөшин хар юм ямар гоё харагдахгүй тийм биз дээ. Тэгээд ингээд та нар ингээ харж байгаа бол эрэгтэй залуучууд гэсэн 20-од насны ихэнх үед өсмөс нь уртаж 30 хүрэхээр ингээ өснө багсч. Тэрнтэй адилхан эмэгтэйчүүд ч гэсэн дээ одоо нэг 80 хүрсэн үрчээс нэг хятад гаралтай нэг Америкийн билүү хаанах юм блэ нэг юм загвар зохион бүтээгч нэг авгаа байдیں۔ Тэр авгаа ингээ бүслэхийнээ хүртэл урт үстэй зав жоох ох юм ааш. Ингээ харангуут эстетикүүд ямар муухай харагдчихна. Гэх маягаар ингээ зүгээр эстетикээр хүртэл ямар нэгэн юм ингээ ер нь имх замбраатай хүн ахтай дээр цагтай ер нь бүх юм хөл толгоогоороо байх ёстой гэдэг ирэмб имх цэгц гэдэг юм чи байхгүй болчиход. Ер нь л нэг л буруу яваад байна. Одоо жишээлбэл чидвэр гэлээ би нэг брэд бижиг үсээс би одоо ийм таргуун бариу хувцас өмсөл нэг трансфер чиг харагдаад Америкийн тий. Тэгэхээр энд бас ичид зовох моох юм а ер нь гээчээд байгаа шүү гэл үнэ юм байна. Эргэн шил чи олон утгагүй болоод байна шүү дээ тийм биз дээ. Тэгэхээр одоо тэр яг нэг бид нар жоохон нэг тийм амар контровершил ч гэдэг юм өнөөгийн соёлд ингээд одоо ингээд ярангуут хүмүүс энэ ямар амар хэцүү юм ярьдаг хүмүүс бид нар ер нь үннийг бие биендээ хэлж чадах болсон шүү дээ. Үннийг хэлж чадахгүй байсаар хагаад тэгэд энэний үр дагавраас бид нар зайлсхийхгүй шүү. Тэгэхээр одоо юу гэдэг энэ үг хэлхийг эрх чөлөөч гэдэг юм уу political correctness гэдэг юм уу энэ юмыг манай залуучууд баг багаар авч байгаа хэрэгтэй. Энэний эсрэг байх хэрэгтэй. Одоо бид нар үнэхээр л одоо юу гэдэг rebel юм бол тэ залуу хүмүүс rebel гэдэг шүү дээ. Одоо манайхан яг бодж магадгүй л дээ. Одоо энэ юу гэдгийг тэр 60 настай 20 настай охин шиг мохин шиг одоо энэ ухамсар ичих нүур ёсвортхон гэдэг яг бид нар энэ хүмүүс бодж магадгүй жоо хадуураа явчлаа юу нь гэхдээ хадуурсангүй шүү миний бодлоор бол ягаад гэвэл энэ зүүнүүдийн соёлын юмыг л идэвхтэй ярьлаа шүү. Empowerment of human гэнгүүтээ одоо slut shame юм гэж тэ нэг эмэгтэй олон эрэгтэй хүнтэй одоо юу гэдэг сексийн хамтрагч байсан гэдэг энэ одоо ч одоо хуучин жишээлбэл жоохон босромог энэ төр ингэ тооцогддог байсан чинь ирчүүдэд ягаад ийм дабл стандарт мөрдөгддгүй юм ч гэдэг юм уу тэгэнгүүтээ одоо slut pride гэх шигтэй I am being proud of slut гэж ашигтай. Гэхдээ ингээд ёс суртахуун гэдэг зөв буруу сайн муу гэдэг энэ ойлголтыг чинь зүүнний үзэл чинь бүр байхгүй болгож байна. Тэгээ энэ юм байхгүй болчихор юм цаашдаа яаж энэ нийгэм чинь одоо тодорхой value-гаараа нэгдсэн ийм одоо үндсэн ийм юм хуваалцчихж нэг ийм үнэт зүйл хэл болж өгнө шүү дээ. Соёл гэдэг чинь тэр шүү дээ. Тэр нь ингээ бүгд өөр өөр болоод бүгдээрээ хязгааргүй эрхчлөө өнгөтэй одоо гэдэг бүгд өөр өөрсдөө хувьд үнэн зөв гэдэг юм тухайн хувь хүндээ байх хэрэгтэй гэдэг юм relativism руу ингээ орчих юм бол яаж сүлдээ бид нар чинь бие биендээ ойлгох. Нийгэм гэдэг чинь social cooperation шүү. Cooperation байхад тулд итгэлцэл байх хэрэгтэй. Хамтын ажиллагаа байхад тулд итгэлцэл байхад тулд тэд нар чинь хоорондоо үнэт зүйлийн тодорхой хэмжээний нэг ойлголцол байх хэрэгтэй. Ийм юм байхгүй болоод иргэн шиг задардаг тийм биз дээ. Тэгээ энэ мультикультурализм энэ гэдэг чинь одоо олон соёл нэгэн зэрэг цогцлох могцлох шиг соёл гэдэг чинь өөрөө үнэт зүйл сүрдийн систем байхгүй. Олон үнэт зүйлс өөр хоорондоо зөрчилдөг зэрэг унших боломжгүй. Сайн муугийн ойлголт нэг тоогоон дотор зэрэг байх боломжгүй гэдгийг ойлгохгүй байна. Тэгээ Монголд энэ сэдвийг яриахаар хүмүүс сайн ойлгохгүй байна. Яаш тагой шүү. Амар ирж байна. Йоо бүр өстө би дотор нөр кино үзэж байгаа юм шиг. Тэг яг энэ яриатай холбогдуулаад газ нэг комент хэлчихэ. Тэгээ сэдвээ өндөрлөе. За айхтар хадуурлаа тий. За энэ сайн хасрах хэллээ энэ охтууд одоо зах замбраагүй болсон гэх тий. Энэний нэг жишээ Зара Ларс ингээ Шведийн дуучин хүүхэн байдаг юм байна.
Сая л ер нь бол мэдлээ. Тэгсэн их л одоо юм гинэ. Тэгээ инстаграмаараа ингэж бичсэн байна заа юу. Стори ихтэй. Би цагаачлаад хайртай. Гэмт хэрэгтүүд хайртай. Трансууд аборт хийх одоо абортыг дэмждэг. Би queer-уудад хайртай. Slutty woman гэж байхгүй. Одоо янханлаг те ингээс султай эмэгтэйчүүд би хайртай. Тэгээд би төрийн халамжийг дэмждэг. Би социализмд хайртай гэж байгаа. I love socialism гэж. Тэгээ би суюу энэ цагаачлалын албыг би үзье яддаг гэж байгаа байхгүй. Одоо ерөөсөө fucking hate eyes. Ерөөсөө түрүүн хэлсэн шүү дээ. Залуучууд нь баруунжаа те эмэгтэйчүүд нь зүүнжээд байна гэдэг те. Энийний чинь бүр ерөөсөө хамгийн тод илэрлэл нь одоо энэ Zara Lass ингээд хүүхэн дээр гарч ирж шүү дээ. Бүр зүүнний тэр нэг соёлын хамгийн тэр доод ирэмт биш те. Тэнд байгаа бүр тэр нэг ялзарл degradation шүү дээ. Тэдрийг дэмждэг. Тэгсэн хэрнээ энэ өрөндийн иргэншлийг үзэн яддаг эмэгтэйчүүд олон болцоо. Одоо энэ сонгуул санал өгж байгаа энэ юу шүү дээ. Демографикийг харахаар хамгийн зүүнний үзэлт одоо нөхдүүд нь энэ залуу эмэгтэйчүүд байгаа гэдэг нь хэцүү байгаа. Тэгж ойлгомжтой шүү дээ. Тэгээд яг эмэгтэй хүмүүсийг бүгдийг нь буруутгах болохгүй те. Гэтэ зүгээр энэ зүүнний үзэл шүү дээ. Ингээ хүмүүсийг хоордно хүүсээр нуваагаад жишээлбэл ингээл ямар ч хүн чи ер нь өөрийг нь зөвтгөл өөрөө бусдад бурууг нөхсөн тэр ямар нэгэн үгзэл санааг ингэж хүлээж авах аюул дуртай байдаг те. Тэгвэл хүний ингээд сэтгэл зүйн том онцлог шүү дээ. Хүн өөрийгөө буруутгах гэж байхгүй те. Тэгэхээр коллектив guilt гэдэг юм энэ нийт одоо нэг хэсэг нь одоо юу гэдэг ингээд нийтээр нь хохирч одоо юу гэх дүрд оруулаад нөгөө хэсэг нь хохирогч дүрд одоо энэ бол зүүнний үзэлтнүүдийн сонгодог арга барилтай дарлагч мүлжигдэгч гэх те. Энэ бол сүүлийн 150 жил бол айгүй хүчтэй хэрэглэгцээр ирсэн арга. Тэгэд хуучин капиталист ба пролетар гэж хуваадаг байсан зүүнний үзэлж өнөөдөр эрэгтэй эмэгтэй хард цагаан тэ баян ядуу за тэгэл өөр юу гэдэг энгийн над шиг ийм хүмүүс болон гей ч гэдэг юм ийм хүмүүс ингээ хооронд нь хуваагаад одоо нэг хуваагаад цахир гэдэг шиг identity politics ч одоо ингээ үр дагавраа асар их харуулад ирлээ. Тэгэд юм ерөндөө аливаа нэгэн зүйл ингээ утга учраа алдаад ямар нэгэн зүйл ингээ тодорхой хэмжээнд хязгаарлахгүй хүний эрх гэдэг жишээлбэл хязгааргүй байх ёстой гэдэг санаа жишээлбэл ийм абсурд руу ингээ орд юм байна гэдэг бид нар ойлгох ёстой. Зоогийн цаг чинь хэд болж байна хаа? За нэг яг цаг болж байна. Цаг болж байна. Айхтар ярьж шүү. 57 минут шүү. За дараагийн сэдв. За дараагийн сэдв. Английн улс төрлөө эргээд орчих уу? Тэг. Гайгүй юу? Гайгүй. За. Одоо нэг 10 минут ярьчих зүгээр. Үгүй юу гайгүй. Энэ угаасаа сонсогч юм бол Сонсогч. Тий. За. Английн улс төрийн юм дээр эргээд ороход энэ бид нар өмнөх нэвтрүүлгүүдээр ярьж ирсэн. Чи нөгөө байгаагүй шүү дээ, тий. Тэгэхэд ярьж ирсэн Английн реформ нам хүчийг авч байгаа гэдэг. Nigel Farage Reform UK гэдэг. Тийм, Reform UK. Nigel Farage урд нь ингээд UKIP намыг ингээд толгойлж исэн тий. Лидер хийж исэн нөхөр. Одоо энэ Европын холбооноос Их Британиг одоо Англиг гаргахад хамгийн нөлөөжсөн уг нь Гавьяа улс төрч байхгүй юу? За. Тэр нөхөр ингээд реформ гэж нам байгуулад уг нь одоо консерватив намын орон зайг эзлээд цагаачдыг хөөж гаргах юм байна. Төрийн оролцоог багасгах юм байна. Энэ LGBTQ гэдэг нэг солиотой бодлогыг дарах юм байна гэсэн хүлээлттэй байсан. Тэр угаасаа тэгж ярьж исэн заяа. Кампанид ажлынхаа үеэр энэ сонгуул тэгж санал авч исэн. Одоо рейтингээр нэгт явж байгаа. Ер нь дараагийн сонгуулиар энэ Nigel Farage бол ерөнхийдөө бол хамгийн өндөр магадaltaй юм. Гисэн боловч одоо нөхөр намаа дараагийн консерватив нам болгож байна. Одоо үзэл баримтлаасаа ярьж исэн юмнасаа урамж байна гэдэг мэдээллийг л би одоо хүргэж чинь байна. Тийм. Одоо энэ Лондоны хотын дарга нь муслим хүн шттэ. Sadiq Khan гэдэг. Sadiq Khan. Одоо Пакистан гаралтай гэдэг энэ гаралтай. Тэгээд муслим шашинтай. Тийм хүний эсрэг одоо энэ үндэсний үзлийг дэмждэг тий. Нам маань адилхан Лайла Каннингем гэдэг. Энэ зөв нэрнтэн битгий хууртаар энэ Египт гаралтай юм хтэй. Хотын дараад өрсөлдүүлнэ. Тийм, Египт гаралтай гэсэн үг нэ. Тийм, Египт гаралтай. Энэ ч одоо үндэсний үзэлтэй гэж байгаа нам нь хүртэл одоо
муслим нэгийг гаралтай эмэгтэй хүнийг наадах л ойлгохгүй. Cultural enricher л шүү дээ. одоо арай хэтэрхий энэ одоо Тий. реформ нам болоо ингээс ер нь сүү одоо би бол сүрээсэ гэж бодож байна. Угаасаа сүрхэж байх. Гэхдээ одоо уг нь англид бол хүлээх одоо цаг үлдээгүй шүү дээ. Жижиг нам чинь ингэж эхнээсээ ийм юу гэдэг dishonest байх юм бол наач нь болохгүй шүү дээ. Одоо бид нар ч гэсэн ингээл нэг энэ намуудыг харж байна. Одоо хүн нам энэ төр гэж байгаа шүү дээ. Сонгогчдод хоёр том нам дургуутсан тэдний дургуутсал дээр л одоо дөрөөлж тодорхой хэмжээний Тооны итгэл авсан хүмүүс шүү дээ. Тэгээд эдгээр чи одоо юу гэдэг сонгуульд одоо эн чин ерөнхийлөгчийн сонгуульд аюу өндөр 20% санал авсан мэт дээ. ардсан намыг бутчих. Ардсан намаас том тий 20%. Ардсан намын 5%. Тэгэхээр эн чин асар том бас хүч болох боломж байсан баг. Тийм. Тэгээд за зарим хүмүүс наа чи одоо эмэгтэй хүмүүсийг ялгуулсан шашнаар нь ялгууллаа тий гэж үзэж болно. Гэтэ одоо би энэ Лайла Канахамын урдны намтрыг нь яриад өгч. Энэ нөхөр өөрийгөө ингэ муслим гэдэг байхгүй юу? Миний шууд за. Муслим гэдэг байхгүй. Тэгсэн мөртлөө энэ 2022 оны Лондоны Pride-д оролцоод нөгөө бахархлын одоо жагсаал биш үү? LGBT жагсаалд оролцоод би одоо энэ Лондон бүр хамгийн одоо Лондон at its best гэдэг үгтэй бүр ингэ твиттэнд тэгж мэд өөрөө ингэ оролцоод байгаа байхгүй юу? Одоо муслим хүн тэгж болох юм уу? За, хоёрдугаарт эн чин одоо реформ гэдэг чинь уг нь христийн шашинтнуудын одоо нам байх ёстой шүү дээ үндэсний үзэлтэй хүмүүсийн тий. Тэгсэн мөртлөө одоо энэ хамгийн анхны Рамадан ифтар гэдэг. Нөө ифтар гэдэг нь нөө нар жаргацсан хойно нөө хоол иддэг нөө Рамаданы ёс биш тий. Рамазан сар тийм онцоор Тэр үйл ажиллагааг хамгийн анх ингээд юу мацаг болдог гэсэн. тий Westminster North гэдэг. Энд чинь өөрөө хуучин консерватив намын гишүүн баггүй юу? Тэгээд реформ намд ургаж орж ирээд тэгээд одоо ингээд хотын дараа дүрслэж байгаа нөхөр энэ исламикч нэг харахад дэмжээл, нэг харахад LGBT-гч дэмжээл. Би түрүү ярьсан шүү дээ. Наад өрнөдийн муслимууд ч ориг муслимууд биш ээ. Одоо зохраа манданы чинь жишээлбэл гей LGBT-г дэмждэг бас юу үсттэй муслим корондар гараад ирвэл наад хэд чинь зүгээр л өрнөдийг л үзэн ядагч заяа. Ерөөсөө энэ бодит байдгийг л үүсгэсэн хүмүүс. Хөгшин нас гингүүд хөгшин байхыг хүсэхгүйдээ одоо ч нас бол тоо гэдэг ч юм уу хүүс гэж байхгүйгээд хамгийн сонирхолтой сая нэг хаана нэлээ Америкт нөгөө бугын self identifying as deer гэж байхгүй өөрөөгөө буг гэж тодорхойлсон нэг нөхөр ойд над руу явуулсан. Тэгээ нөгөө ойд бэлчижсэн чинь хэдэн амчин андуура буутцсан байдаг. Өөрөөгөө юу бол хүн өөрөөгөө эрэгтэй эмэгтэй гэж тодорхойлж биологийн хүс байхгүйгээр ингээд тодорхойлох хөгшин залуу нас хүс бүх юмээ тодорхойлж олж байгаа чи бас арьсны өнгөө тодорхойлж олж чинь сүлдө хүн мөн эсгэж гисэн тодорхойлж штэ. Одоо юу гэдэг би буг за муур ямаа гэдэг энэ ийм түүх зөндөө штэ ийм жишээнүүд зөндөө хамгийн сонирхолтой нь яг тэр нөгөө ан хийдэг газар буг шиг бэлчиж яваад одоо юу гэдэг тэр чинь ингээ өөртөө бугаа ивэр хийцэн ингээд нүүр хамаа буудаа дээрээс нь яатсан ч байгаа буг шиг хуцсан биш хүмүүс буг гэж андуураа буг дөрвөлдвөл. Тэгээд би одоо тэрнээс цаашаа юу болсныг нэг дэлгэрэнгүү судалсангүй. Гэхдээ тухайд за одоо хэнийх нь буруу байж одоо хүн буудцсан аажтайгаа буг гэж одоо буудцсан нөгөө буг гэд өөрийгөө яатсан. Ер нь яг хэнийх нь буруу гэдэг нь. Тэд бол одоо жишээлбэл нэг хуулийн өвдөл гэмтэргийн хэд байхгүй шүү дээ. За түрүүний яриаар та хоёр ч одоо амар авч тавьж байна. Дуусааг багт. Уучлаа. Энэ Лайла Канахын шүүмжилж байгаа хүмүүс гарч ирж штэ. За наа чин бол угаасаа юу юм бэ? Муслим. Тэгээ өмнөх намтрыг харахад хүртэл юм бүтэхгүй нөхөр байна. Тэ түрүүн хасаар ахсан ш. Наа чин жинхэнэ муслим ч жинхэнэ юу тэр LGBT мэдийг дэмждэг ч наа чин зүгээр л улс төрийн хамилион байна. Тэр гэсэн шүүмж орж ирж ш мэдээж тэ. Тэгсэн чинь нөхөр одоо энэ Канахам юу гэж ярьсан бэ гэхээр за намайг шүүмжилж байгаа нөхдүүд бол биш ээ те барууны үзэлтнүүд биш ээ. Би бол барууны үзэлтэй хүн. А намайг шүүмжилж байгаа нөхдүүд бол хит барууны үзэлтнүүд биш. Аялал бандсан бэ. Тэгээд би хэрвээ хотын дарга болох юм бол би хүн болгонтой ижил тэг шамтна. Хүн болгоныг ижил тэг шамтна гэдэг. Тэгээ муслимууд, хинду, католик шашинтай гомо транс хэн байсан хамаагүй би бүгдийн ижилгээ хандна гэдэг тэгж байгаа хгүй. Эн чинь бол яг л нөгөө нэг зүүний яг л тийм тэгшлэг үзэл. Ерөөсөө нэг textbook liberal leftist л байгаа байхгүй тий. Энэ хүн бол одоо уг нь хөдөлмөрийн намаас нэр дэвшижсэн бол яг ингэж ярьж исэн бол за ойлгомжтой энэ хүн бол яг үзэл баримтлаад явж байгаа явж ин гэж ойлгох. Заач нөхөр өөрөө консерватив намд яж байгаа доо реформ руу орж ирээд ингэж ярьж ингэж чинь бас болохгүй.
Тэгээ одоо гол нь реформ нам чинь хүчийн авцсан байгаад байсан. Одоо энэ хүнийг оруулж ирэхээр одоо саналаа алдсан шүү дээ. Тийм дараагийн одоо нэг яг энэ реформ намтай холбоотой яг энтэй яг энэ Лайла Канахантай адилхан төвлөрөл болсон. Бүр илүү Канахамаас нэр хүндтэй нөхөр улс төрийн одоо идэвхтэн зүтгэлтэн улс төрийн зүтгэлтэн реформ намд нэгдснээ сая зарлаа. Найжел Фараж өөрөө хажууд нь ингээд гар хөлөө барьж байгаа бүр ингээд баяр хийж байгаа юм шиг зарлж илээ. Энэ нь болохоор хуучин консерватив намын одоо юу байсан? Одоо chairman одоо монголоор бол намын генсек байсан. Тэгээд сангийн сай дээр ажиллаж исэн. Юу Багдад Ирак гаралтай Багдадын хүүхэд гэж өөрөө бүр тийм ном энэ бичижсэн заяа. Багдадаас ирсэн хүүч илүү. Тим ном бичсэн Надхим Захави гэдэг консерватив нам шүү дээ. Консерватив нам өөрөө ямар айхтар үндэсний үзлээс урвцсан холдсон байдаг гэдгийг л одоо ерөөсөө энэ сонголтуудаас харагдаж байгаа ус. Нэрнээс цааш үү те? Тэ реформ нам бол одоо ерөөсөө хуучин одоо энийг нь харахад гэж байна. Яасан олон хуучин консерватив намын нөхдүүд энэ реформ руу урууж орж defection хийж орж ирж байна гэж яахгүй. Тэгэхээр та нар чинь консерватив нам номер 2 боллоо шүү дээ. 2 цэг тэг боллоо шүү дээ. Одоо болохгүй мó энэ гэж шүүмжилж байгаа. Энийг бол би яг л зүг гэж харж л байгаа л та. Тэр чинь консерватив нам ерөөсөө одоо энэ Захави мэтийн нөхдүүдээс болоод нэр хүндээ алдсан. Тэр нэр хүндээ алдсан дээр нь реформ нам гарч ирсэн. Тэгсэн чинь одоо Фараж хуучин тэр консерватив намын одоо ер нь бол зүүнтүүд биш тий. Тэр нөхдүүдийг нандаа татчих авч орж ирж байгаа нь одоо амиа хорлох стратеги гэхгүй юу? Уг нь бол. Тэгсэн чинь одоо ийм болж одоо бодлогыг нь би хэлээл та Захавигийн бүр улаан цайм зүүнний үжилтэй зөө бодлого. Энэ нөхөр хууль бус цагаачдаг биш тий. Гэт өршөөл үзүүлээ. Пассворд олгоё гэж ярьжсэн. Одоо энэ хүн яаж үндэсний үзэлтэй намд байх ёстой юм бэ те? Яагаад байх ёстой юм? Тэнгүүтээ энэ Оксфордын их сургууль дээр лекц хийсэн. Тэрнийх нь нэр нь цагаачл Британд тустай гэдэг нэртэй лекц хийж байгаа. Энэ одоо байж болох уу? Дээрээс нь нөө хуучин Фараж ч бол яг одоо ерөнхийсээ болох амбицтай одоо байхаасаа те бодит ингээд шанс харагдаад ирэхээс өмнө бас илүү радикал байсан. Тэгэхдээ одоо энэ нэг хүүсийн квотууд янз бүрийн квот биш те DEI гэдэг те энэ бодлогуудыг бол шүүмжилж исэн байхгүй юу? Одоо эерэг ялгарлал гэдгийг шүүмжилсэн. Одоо энэ квотыг энэ арьс өнгөний квот байж болохгүй энэ төр гэж хүүсийн квот байж болохгүй. Тэгсэн чинь энийг нь одоо Захави эсрэг үзээд Найжел Фаражыг одоо энэ нандаа урьж авчирсан нөхрөө чимүү расист гэж харж ирсэн байхгүй. Тэгээд хамгийн аимшигтай нь бас одоо ковидын үеэр албадан пассворд вакцины пассворд албадан вакциныг дэмжижсэн. Одоо вакцины пассворд биш тий. Одоо чи олон нийтийн газар хоттой энэ пассворттой байх хэрэгтэй гэд энийг дэмжижсэн. Өөрөөсөө яагаад чи энэ консерватив уг нь бол нам үзэл баримтал дээр хатуу зогсож исэн бол Захави бол байх ёсгүй тэр толгоо руу тий улс төрийн тэр дээд игнэр рүү явах боломжгүй байсан хүн одоо реформ нам дахиад ингээд шилжиж орж ирээд тэгээд одоо энэ реформ намыг заваар болгож байна. Тэгээд дахиад нөгөө одоо угсаа гаруулна бол дан хараа бодсон нэг холион бодно те. Тэгснэ одоо баг тэр янз бүрийн тэгштгэх бодлого LGBT чиг шиг исламын шишинтэй хүмүүслэн холион мантан л болж байгаа юм байна. Тий одоо би энэ одоо улс төрийн одоо нэг юу бол одоо өрнөл биш те. Өрнөлөөс юу ойлгож хэлэхээр одоо Америкт Дональд Трамп урвж байна. Хамаг ярьсан хэлсэн бүх юмнасаа урвж байна. Одоо энэ Найжел Фараж бас урвж байна. Одоо Францад нөө юу юм биш те Лепен биш те тэр нөхөр бол угаасаа эдийн засгийн зүмтэн гэхдээ цагаачл дээр бас өөрийнхөө тэр станс биш те байр суурь айгүй зөөлсөн байхгүй бас урвсан. Одоо Жоржо Мелоны Италид бас эрх мэдэлд хүрээд юу ч хийж чадахгүй арчаагүй царайлаад байж байна. Уг нь одоо сонгогчдын бааз суурь нь өөрсдийг нэгээд эрх мэдэлд гаргаад ирсэн байхгүй юу? Даан шиг нөхдүүд ураад байгаа болохоор улс төрийн хувьд одоо хүмүүст биш ээ. За яаж сонголт хийгээд нэмэргүй юм байна. Одоо бүр цаашаага арга нь бол энэ ардчлалын чинь парламентын ардчил худлаа юм байна. Тийм учраас энэ ардчлалыг устгахыг гэсэн тийм радикал одоо радикализашн биш тий тэр ингээд хөрс одоо нөгөө deep state гэдэг яриад байгаа шүү дээ. Establishment гэдэг ярьдаг. Жишээлбэл
хоёр том ном гэхэд хоёулаа одоо биенээс ялгаатай юм шиг бүртээ цаана бүгд том бизнесүүд болон төрийн хүнс сурталтнууд гэх мэт юм том ашиг сонирхлуудын лобби те тусгай одоо сонирхлын бүлгүүдэд өөрчлөлдөг гэд тэгээд тэрэн дунд ч одоо жишээлбэл энэ аюулгүй албад малбад гэж ерөөсөн төрийн тэр дунд чатны те одоо ч Милтон Фридманы нөгөө Free to Choose гэдэг номон дээр Америкт нэг юм яриа байдаг гэсэн. Улс төрчдод ирээд буцтаа бид нар бол ингэж хийж явдуу жинхэнэ статус кво гэдэг чинь бид нар гэх. Тэгээд бас Милтон Фридман чи яг энэгээрээ дарангуулын статус кво гэдэг нэг тийм ном нэвтрүүлэг дээр бас хийжсэн. Тэрэн дээр ихэд энэ төрийн дунд чатанд байдаг тэр бюрократууд те за тэгээд тэр том бизнесүүд тэр тусгай сонирхлын бүлгүүд эдгээр чи өөрсдөө ингээ улс төрчдөө хатгсан байж байгаа. Цаанаа энэ чинь том бизнес гэдэг чи санхүү манхүү ингээ сүлжээ мүржээ асар хүчрэгтэй. Энэ хүмүүс бол улс төрчдийг гатгацсан байдаг. Улс төрчдийн бодлогыг эдгээр тодорхойлдог болохоос биш улс төрчид сонгогчдоо төлөөлдөг гэдэг ойлголт ч худлаа гэдэг. Тэгээ төлөөллийн арчлалын үзэл санаа чинь ерөнхийдөө ингээд фейлдсэн те. Хуучин ч одоо ингээд сонгогчдынхоо нийтлэг эрх ашигыг ингээд хамгаалах тэднийг төлөөлөх ёстой тухай санаа байсан шүү дээ. Одоо л ерөнхийдөө тусгай сонирхлын бүлгүүдийг төлөөлдөг болчихсон. Тэгээ нөгөө ард түмний одоо юу гэдэг нь төлөөлөгчдөрөө дамжуулан засгийн эрхийг барина гэдэг ардчлалын санаа гэдэг чинь яг де факто эн чинь онол дээр шүү дээ. Идеалаараа хиймтэй яг одоо юу гэдэг нь бодит практик хэрэгжилт нь бол шалгуурлаа л байхгүй. Тэгэхээр хаач олигархууд ер нь ямар ч л одоо улс төрийн байгууламж байлаа гэж тодорхой хэсэг олигархын гарт энэ улс төрд эрх мэдэл гэдэг чинь яваад орчдөг гэдэг чинь одоо юу гэдэг нь 20 дугаар зуунд олигархын төмөр хууль гэдэг одоо системийг онлоод шүү дээ. Энэ маягаар ярьжсэн. Өнөөгийн ардчилж гэсэн маш цөөн хэсэг хүмүүсийн эрх мэдэлд өөрчилдөг. Тэгээ өнөөдөр бид нар ингээд харж байхад ерөнхийдөө ингээд нийт олондоо ч юм уу ямар ч логикгүй юм шиг санагдахаар одоо юм одоо бодлогуудыг хэрэгжүүлээд байгаа шүү дээ. Европын ч гэдэг юм өөрсдөө хүчээр ингээд сүрүүлээд байгаа урт хугацаанд тий. Гэтэл энэ чинь ямар ч логикгүй бодлого биш шүү дээ. Энэ тодорхой төр улс төрийн одоо юу гэдэг тусгай сонирхлын бүлгүүдийн богино зайн эрх ашигт бол асар их үйлчлдэг. Тийм логиктой урт хугацаанд одоо юу гэдэг хүмүүс ашиггүй. Одоо тэрний нэг одоо ингээ хөндлөнгөөс харж байгаа хүмүүст абсурд юм шиг санагдаад байгаа боловч ямар нэгэн улс төрийн бодлого ерөөсөө логикгүй байхгүй тодорхой байцтай тий. За дараагийн мэдээ ярих уу. За тэгээ. За энэ би нэг уншижсэн маа энэ сайн нөгөө Киевд одоо энэ олон улсын одоо арай өөр чиглэл рүү яваад байгаа юм. Киев саяхан нэг Оросын холбооны зүгээс нэг цохилт өгсөн байна. За энэ үеэр бол одоо юу гэдгийг нөгөө дид үтцийн одоо чухал одоо баазуудыг бас бөмбөгдсөн байна, дороонцсон байна. Тэгээ эндээс болоод одоо хотын захирагч нь бол ард иргэдэг бол одоо өөр хот руу нүүхийг бол одоо санал болгосон ийм тухай бол олж уншлаа л да 6,000 одоо орон сууц гэдэг чи одоо тухайн хотын 50% нь бараг ингээд тог цахилгаангүй болсон хямралд үтсэн. Тэгээд дулаангүй болсон. Тэгээд маш их хямрал болсон. Тэгээд энийг одоо аль болох хурдан хугацаанд шийдвэрлэх талаар бас арга хэмжээ авна гэсэн бас нэг амлалт өгсөн байна. Энэ юу нь юу болоо явчих да. Тэгээ маа оогийн баг бүгдийн ярьчлаа дөө. Энэ хотын талыг нь ус цахилгаан дулаангүй болгоцсон. Оросын энэ зохилт маш хүчтэй зөвлөсөө 36 пуужин 242 дрон гэдэг. Энэ гэхдээ багасгасан тоо авах гэж бодод байна. Энэ мэдээж одоо Украинчууд бол өөрсдөө одоо энэ алж ийн гэж Оросыг бол няа зохиолол гэж ярьж штэ тий. Бодитодлыг бол илүү даалан тодорхой. Эний чинь би яг энэ мэдээг Kyiv Independent гэдэг сайтаас авсан. Хотын талаас илүү нэг цахилгаангүй талч биш юу талаас илүү гэж бусад нэг юу сурвалж Twitter-ын дээр харсан чи маш хүнд байдалтай байгаа. Тэгээд энэ Кличко биш үү те боксчин байсан Киевийн захирагч. Тэр болохоор энэ байдлыг одоо яаж засах вэ гэдэг нэг юм маневр хий гэсэн чи одоо манай хотын иргэд ойрын хот тосгол руу тараад явхаас өөр одоо арга алгаа. Амар солиулж гэж байгаа байхгүй. Тэр бол одоо амар одоо үнэхээр бодит байдал дээр тийм болчихж байгаа. Одоо нэгэн зохиулсан тэрийг засах боломж бол байхгүй ойрын хугацаанд. дайны үед нин тэгээд шалтгаан одоо юу гэдэг ингээд нэг Украиныг дээрлэхэд ингээд Киевийг ингээд ингээд хүмүүс буруутгалах шиг л. Гэтэ одоо юу гэх юм фронт дээр гол одоо юу гэдэг дайны үйл ажиллагаагаа одоо ингээд явуулаад илүү дутуу одоо юу гэдэг дэд бүтс ч юм уу иргэний байгууламжид одоо ингээд дайрхаа болигддаг санаачлалыг Оросууд гаргаад байгаа байхгүй. Тэнгүүд Украинчууд фронт дээр амжилт олохгүй мөртлөө Оросын дотоод нутаг руу терроризм саботажтэй
хорлон сүйдэх үйл ажиллагаа амар их явуулаад байгаа байхгүй. Тэг чи одоо нэг юм дайны PR-д нэртэй гэдэг ч юм уу ямар шалтгаан. Тэгээд сая тэр Путины нэг амьдэрдэг нэг объектыг цогцолтод дурдсан гэдээсэн шүү дээ. Тэрний чи эсрэг арга хэмжээ болоод сая Киевд тэр Киевийн одоо захиргааны грид гэдэг байна шүү дээ. Power grid руу дотолсон юм билээ. Тэгээ нөгөө талаа ийм л саяхан би тэр нэг Америкийн нөгөө тануулын төв газрын аналист байсан нэг тийм Ларри Джонсон гэдэг хүний юу гэсэн сая энэ Венесуелийн Америкчууд Венесуэлд нөгөө Мадурог баривчилсан шүү дээ. Тэгээ олон улсын их зүйдэр чинь ямар ч хэрэггүй өнтөргөө ирсэн. Тэгээ энэ дээр ч одоо ч олон улсын их зүй хүчгүүдүүлээгээд Трампыг чийлүүл асар их шөмжилж байгаа. Тэр нь ч нэг талаараа үний юм шиг байна. Ягаад тэгэхээр эн чинь чийлүүл энэ Орос Украины дээр асар сөрөөр нөлөөлж байна. Ягаад тэгэхээр юм их зүйч гэдэг юм уу гэрээ хэлцлийн даваа одоо ямар нэгэн дайн зогсоогч гэдэг юм энэ хилцэл дээр явуулах тийм итгэлцэл байхгүй болчиход. Трамп чи ямар ч одоо юу гэх юм байр сургуу нэг ярьжсэн юм маргааш 180 градус өөрчлөлттэй. Тэгээд хууль хамаагүй ерөөсөө миний их мэдлэг миний ёс суртахуун хязгаарна гэдэг чинь би өөрөө дураараа их мэдлийг хязгааргүй хэлж байгаа. Луу яам дөрөв шиг. Барин шууд хэлж байгаа. Би бол төр гэдэг шиг тийм хэлж байгаа байхгүй. Тэгээд эн чинь яг нарциссист тэнэг хүн юм байна. Одоо яг ингээ анзаараад байхад тэгээд Орос Украины дайдерт асар их юм хүчтэй сүр нөлөө үзүүлж байгаа нь Оросууд ерөнхийдөө Украин руу одоо brute force гэх юм те хүчээр маш хурдан хугацаанд Украиныг гарч явах тэгээ ирмэлцлийг бий болгоод байна гэж ярьж байгаа байхгүй. Тэгээ яриа хэлцэл биш те. Тэгээд энэ Киев рүү өгсөн цохолт энэний нэг хэсэг. Ерөөсө Украиныг ерөөсө хөдлөх чадамжгүй болох гэж ерөөсө дайнаас хурдан залхах гэж те юм хүчтэйс ийм арга хэмжээнүүд авч ийн гэдэг ярьж та. Одоо Одессыг бол асар хүчтэй бөмбөгдөөд ихэлсэн байлээ. Ер нь бол Киев руу довтолж магадгүй гэж бол тэр Ларри Джонсон гэдэг хүн ярьж ил. Эн чинь бол нөгөө нэг эх орны дайн байж тээ 41 он 6 сарын 22-нд ихэлсэн. Одоо энэ Орос Украины дайны хугацаа чинь тэрнээс даваад гарчиж байгаа байхгүй юу? Тийм, даваад 4 жил. Эн чинь бол зарим судлаачид ер нь бол илүү Орос талдаа судлаачид юу гэж ярьж байна вэ гэхээр уусаа бодит байдлын тэрэлтэй яг нэг нүгэн хэлэхэд Украинчуудтай хэтэрхий зөөлөн үтсэн. Одоо Америкууд бол Иракийг эзлэхдээ ч юм уу бүр ингээд үндсэн товрог болгосон тий газар нутгийн тэгшилсэн бүх тэр иргэний байгууламж гэлтгүү зэрэг гэлтгүү тий энэ discriminate гэдэг шүү дээ. Шууд ингээ бөмбөгцсөн. Оросууд бол тэгээгүй. Оросууд нөө Украинчууд Оросууд ах дүүнэр гэдэг өнцгөөсөө зөвхөн цэргүүттэй нь байлдаж тий юу тэр цаад нэг юу энгийн номхон иргэдийг нь бол ерөөсөө дайн татан оролцуулахгүй байх тийм хүсэлтэй байсан боловч одоо энэ сүүлийн үеийн дайралтууд бол Украины өдөө хатгалахаас бий болсон шүү гэж ярьж байгаа. Тэр бол үнэ одоо энэ сая Монгол бензин тасарлаа шүү дээ тий. Эн чинь бол Украины дайралтын үр дүн шүү дээ. Монголд хүртэл одоо яаж нөлөөлж чинь тийм биз дээ тий. Чин хамаг хотууд руу тэр нэг том зүгээр нэг бензиний үйлдвэрүүдэн дайраад тэр Москва, Санкт Петербург ч гэдэг юм уу тий. Хотууд зөв Орос улсын байгууламжуудыг зөвл Орос улс шүү дээ. Зэрэг биш. Тэрийг дронд тэр одоо ямар ч үчтэй тий. Тэнгүүт одоо энэ бол хариу зохилтоо бол Украинд бол чангахан шиг өгж байгаа байхгүй. Киев дүгнэ гэдэг чинь ер нь дохой байна шүү. Тий, ер нь бол зөв чадна гэдгийг харуулж байгаа. Дээрээс нь сая хасар хэлсэн шүү дээ. Тэрэндээ жоохон тодорхойлоход энэ Трамп одоо тий нарциссист одоо бүх юмыг одоо өөрийнхөө дураараа хийж шít. Тэгээд сая нөгөө хүмүүс бичсэн байлээ шүү дээ. Би ч нэг хэлээд байгаа юм биш. Тэр ер нь үл энэ Орос, Хятад хоёрт энэ гүрнүүд одоо Америк ч өөрөө гүрэн тийм ээ. Ингээд бас хоёр гүрэндээ бас далин үсрэгцэн. Би бол сая Киевийн довтлогоог бол нэг хэд юм уушаа тэр судлаачтай яхаж олон улсын хэрэгцүү тэр чинь байж боломгүй зүйл хийчээд одоо ингээд хүн төрлөختөө хүн ч гэсэн ийм юм бараг дасч эхэлж байна тийм. Зөвхөн Оросуудыг л үзэн ядаад тахаас биш одоо манай монголчууд тэгэхэд тэр Трампын одоо тэр Гринланд гэдэг юм уу одоо энэ тусгаар улсын ерөнхийлөгчийг хулгайлж авч явж байгаа. Тэр ч одоо олон улсын хууль дүрм би сая хэсэг харлаа л да боломжгүй гэж байна. За зарим судлаад бичсэн байна. За Мадураг одоо Америкийнхаа хоёр тагнуулчаар солино магадaltaй гэдээ бас бичсэн байна. Гэхдээ эн чин өөрөө тусгаар улсын ерөнхийлөгчийг тийм ээ өөрийнхөө улсын хоёр иргэнээр яг хөө тэр чинь тусгай субъект ч гэсэн иргэн шүү дээ Америкийн. Иргэн солих тийм юм байдаггүй юм байна. Одоо олон улсын иргэдийн зөвхөн субъект болдгоо юм байна. Одоо ерөнхийлөгчийг тусгаар улсын ерөнхийлөгчтэй тэр чинь өөр улсын Америкийн одоо юу гэдэг Оросын ч юм уу иргэн ч юм уу тийм биш шүү дээ. Тэгэхээр зүгээр яг энэ Киевийн сая юуг бол би нилээн жоохон эмзэглэж хүлээж авсан. Ер нь энэ Трампын буруу. Ер нь бол одоо
Трамп өөрөө одоо дийлэхгүй шүү дээ. Эсвэл дийлийг сонирхолгүй ч байгаа юм. Наарна болох бид айныг дуусгах нь би одоо инх тайвны шагнал хүртэл шоуд жагаад араа хөшгөний ард одоо юу ч хийгээд байгаа. Магадгүй сая хасрын тэр хийсэн бол одоо бас зөндөө газар битсэн байлээ шүү дээ. Украиныг ер нь төлдүүлэх гэдэг юм шүү. Трамп Путин Трамп хоёр юу яриад байгаа. Зеленский Трамп хоёр юу яриад байгаа. Бид нар бол яг яриаг үл мэдгүй. Харин болж байгаа үйл явдлууд бол нэг нэгэндээ маш сайхан далин өгч. Путин ингэсэн. Трамп сая 2 дахь бүрэн эрхийн хугацаанаас өмнө юу гэж ярьж байлаа. Энэ Орос Украины таныг дуусгах те. Энэ Украинаас тэр санхүүжилтээ аван цэргийн тусламжаар болиулна гэдгийг ярьж исэн. Тэгэхэд сэтгүүлчид Путинаас асууж исэн байхгүй. За танаа Трамп чинь танаа хүн чинь сонгуульд ялчлаа штэ. Та баяртай байна уу гэсэн чинь Америкийн бодлого өөрчлөгдөхгүй. Надад одоо баярлаад байгаа юм бол угаасаа байхгүй. Ийм цаасаа хэлсэн гэж хэлсэн байхгүй. Тэр чинь бол яг л одоо харагдчих хамгийн мэдээлэл дойр байгаа хүн тийм үстэй те. Ер нь Америкийн улс төр яаж явдгийг ойлгоцсон байгаа хүн бол зүгээр Путин тэр үедээ л мэдчихсэн. Тийм тэгээд Трамп ч нөө дайн зогсооно гэдэг. Би нэг тайван гэдэгч байна гэдэг. Тэгээ яг нэг үгэлэхэд одоо 2027 онд Трамп одоо төсөв өргөн мэдүүлэхдээ цэргийнхээ төсвийг 1.5 тэрлэн болох гэж байгаа юм. Тий. 26 оны төсөв бол 901 тэрбум $. Юм билээ. Гэтэ яг нөгөө 26 оны төсвийг Трамп батлуулаагүй, Байден батлагдсан. 2025 оны 10 сараас өмнөх засгийн газар одоо юу гэдэг дараа оныхоо төсвийг батлуулчаад бод. Трамп тухайн үед одоо юу гэдэг ерөнхийлөгч болж амжаагүй байсан учраас тэр төсөвд одоо санал оруулаагүй өмнөх засгийн газрын төсөвдөр байдаг. Тэг яг энэ чинь ингээд бараг огцон бараг 2 дахин шахуу нэмэгдэрч байгаа юм шүү дээ. 50%. Тийм. Тэгээ 50%-аар харин нэмэгдэжсэн ганцхан түүх байгаа гэж Америкийн цэргийн төсөв солонгосын дайны гэдэг нэ. Тэгэхээр Трампын энэ үйлдэлээс ингээ харахад бол Трамп бол энэ цуврсан олон интервенционист гадаад бодлоготой одоо ийм төрөмгийн гадаад бодлого хэрэгжүүлэх гэж байгаа маань олон газар дайн болох юм байна гэсэн ийм таамаглалыг одоо Америкийн либертаруудын дунд ингээд төрөвчгсөн байна. Одоо ч ирэл яг одоо харагдаж байгаа чих юм бол Ираны асуудал шүү дээ. Одоо ингээд сүүлийн хэд хоног чи бүгд за би нэг юм мэдээч гэх юм уу юу ч гэх одоо ингээд болж байгаа үйл явдлыг хүмүүс ингээд өрнөдийн хэвлэлийн одоо харах өнцгөөс юм уу перспективээр ингээд сонсоод Иранд ч ингээ арт түмэнд боссон ч ингээд учир зүггүй нөгөө Ираны исламын дарангуйлагч дэглэмгээ бахан хүн алжлаа гэдэг нэг юм яригдад бүх телевизээр нэгэн зэрэг тийм яриад. Энд ч одоо өрнөдийн мэдээллийн хэрэгслээр яригдж байгаа юм гэж үргэлжлүүлсэн. Ямар нэгэн анализгүй шууд хуулбарлаад 40 дахин дотож байгаа хэрэг шүү дээ. Тэр яг би түрүүн нэг Ларри Джонсон гэдэг нэг хүний яриаг сонсч байсан гэд тэрний сайт тэрний хийсэн зүгээр нэг юм комментиг би сонслоо. Мань нэр бол ярьжлаа. За эн чинь ерөнхийдөө бол нэг юм чагсаал болох нь болсон. Одоо энэ шинэ ерөнхийлөгч шүү дээ 25 он цаа ерөнхийлөгч болсон энэ Масууд хэмлээ Пешказян нэлээ. Энэ хүн чинь бол эдийн засгийн хувьд ерөнхийдөө бол жоохон хэцүү байгаад байгаа нь үнэ юм л одоо юу гэх юм инфляц 40-42% хүрчихсэн байгаа юм байна. Тэгээд элдв янзын ерөнхийдөө эдийн засгийн хямрал руу ороод тэгээд ажилгүйд эдгээр нэлээд нэмэгдчихсэн. Энийг эсэргүүцэж хүмүүс бол үнэхээр жагссан байна. Тэгээд тэр нэг 12 сарын 27-нд 26 онд одоо тэр Гранд Базар гэдэг том Ираны одоо Тегеран хотын төв хэсэгт байдаг тийм юу байна. Одоо дийлгүүр нөгөө юм хотын төвчин нэг юм захууд байдаг исламын орнууд чинь тэгээд тэндээ айгүй олон янзын юм өөрчлөлт байдаг. Одоо нэг хотын төв талбай гэж байхгүй мөртөө тийм захууд идэм биш дээ. Одоо энэ исламын орсууд тэндээс ихсэн жагсаалны 50-аас одоо юу гэдэг 50 гаруй мянган хүн болоо оролцсон юм. Тэгээд бусад хотуудад тарахад бусад тэр хотуудад бол нэг 5-аас 10 мянга ч гэдэг юм уу нэг ийм хүмүүс жагссан. Тэгээд ингээд нийт дүнгээр нэг үзүүл нэг 100 орчим мянган хүн бол жагссан юм байна. 100 орчим мянган хүн жагссан. За тэгээд тэндээс ч одоо хуучин одоо нэг 2-3 оны өмнөх мэдээр бол нэг 500 гаруй хүн алуулсан гэдэг дэглэмийнхэнд алууллаа гэдэг шүү дээ. Тэгээд нэг имийг ярихгүй байгаа нь тэнд бас 100 гаруй цагдаа алуулсан байна. Тэгээд энгийн хүмүүс бас бие бинийгээ алсан масан тийм тохиолдлууд аюул их байгаа юм. Өөрөөр хэлбэл энэ чинь зүгээр нэг юм эсэргүүцлийн жагсаал болж байгааг далиндуулаад дотор нь саботаж хийж байгаа Мосадын болон CIA тануудын төв газрын агентууд байна гэдэг. Өөрөлдвөл энийг далиндуулаад эмх замраагүй байдал үүсгэх гэж одоо Ираны дэглэмийн эсрэг тийм хордлцоодох үйл ажиллагаа хийх гэж оролдож байгаа ордууд байгаа юм байна. Майк Помпео юу гэж хэллээ тэ манай хүмүүс одоо жишээлбэл тэр Ираны эсрэгүүцлийн жагсаал дотор байгаа гэсэн одоо жишээлбэл тийм одоо твит хийсэн байх ч гэдэг. Өчтөрөд Трамп жишээлбэл юу гэх юм. За та нар жагсаад байгаарай те.
бид нар тусламж ингээ очиж байгаа гэх. Тэгээ өнөөдөр ингээд өрөмтийн хэвлэлүүдээр харангууд хэрвээ одоо гэдэг иранчууд ингээ босгочтой ч юм уу ингээд ямар нэг байдлаар цэглүүлээ цаазлаад ч гэдэм үү хүний ихэнд ингээ алдаад их юм бол Америкчууд ямар нэгэн байдлаар бол шийдвэртэй хатуу арга хэмжээ аавна энэ гэж Иранаас үүдүүлжтэй. Иран тэнгууд бид тэгвэл дайнд бэлдэн ч гэдэм үү. Энэ маягаар өнөөдөр Иран Америкийн хоорондын одоо юу гэдэг харилцаа асар их хурцдаж байна те. Тэгээ ер нь бол эн чинь саяын жагсаалттай ч холбоотой ш. Ер нь өнгөрсөн жилийн 6 сараас ихлээр нэг 12 өдрийн дайн гэдгээс эхлээд ерөөсө хурцдсан ш. Нэг хэсэг төр зүр гал зогсон болохос ш. Израиль нөгөө Иран хоёр ч хоорондоо байгууламжуудтай бөмбөгдөлт хийгээд байсан. Тэгээд эндээс ингээ харангуут мэдээж зүгээр яг ингэж л ярьж байлаа. Энэ нэг тим энэ бол үнэхээр тим том жагсаал бол бас биш гэж яахгүй. Яг тэрэн зүгээр том хотуудын оюутнууд ч гэдэг юм уу илүү нэг юм зүүнчдсэн либералчдсан өрнөдийн ертөнцийг шүтдэг. Уугуул одоо энэ өөртөөхөө энэ нэг Islamic Republic гэжтэй энийг үзэн яддаг хүмүүс нь ялангуяа энэ цугласан гэж яахгүй. Залуучууд дандаа зүүнний үзэлтэй маяг. Тэгээ энэ хүмүүсийн тоол 95 сая Иран хүмүүсийн бол тоон хаанч төгөж очихгүй. Тэгээд Ираны ард түмэнд одоо нөлөөлөл идэр нь бүр цөөнхийн баг нөгөө бэлгийн цөөнх гэдэг шиг тийм цөөнх юм байна гэдэг. Тийм ер нь бэлгийн цөөнх мөрөд нь байж байгаа л та тийм. Тэгээд тэрний хажуугаар бас Ираны одоо талбай барьсан асар олон хүмүүсийн талбай молбод ингээд судраад одоо Америкчууд ч далимдуулаад интервенц хийх гэдэг гэдгийг ойлгоод байна шүү дээ. Ингээд өөрсдийнхөө улс орны тусаар тогтнол эдгээр ингээд одоо юу гэдэг гад авч үлдэх ёстой гадны интернет зорж ирэхгүй бид нь дахиад гадаадын пабд тийм утсан хүүгэртэй засгийн газар тогтохгүй байгаасаа гэсэн ийм жагсаалууд их орж байгаа. Энийг өрнөдийн хэвлэлүүд бол үзүүлэхгүй байгаа юм билээ. Тэгээд яг ингээ харж байхад хятадын ч юм уу Оросын ч юм уу Индийн ч юм уу хэвлэл мэдээллүүдийг ингээ хараад байхад бол жишээлбэл тэнцээ сая нэг хэсэг интернет тасраад нөгөө нэг ийм коммуникац харилцаа холбоо гэдэг нэг хэсэг ингээ таслагдж байхад жишээлбэл Starlink-ээр тэр хүмүүсийг хоорондоо холбогдож жишээлбэл туслаж исэн тийм одоо Америкийн юм уу тусгай ард техник туслаж исэн тийм баримтууд нь ингээд Ираны засгийн газрын нь бол ил болцсон ингээд баригдчихсан байгаа юм байна. Тэгээ Иранд бол нэг ийм үйл ажиллагаа болоод байгаа юм байна. Иран руу Трамп юу н дайрах гэдэг ээж магадгүй юм байна. Тэгээ дайрах хэсгийг бол мэдгүй те. Трампын юу н зан чанарыг бид нар дааш алийг хизэж гадарч чаддгүй шүү. Гэтэ дайрлаа гэж бодоход бол Иран бол Венесуэл биш, Ирак биш байхгүй. Иран бол одоо Израилийн оршихуун дайсан гэх юм уу те. 70-ийн сунд Иранд хувьсгал осноос хойш Иран Израилийн хэсэг юу н байгаад ирсэн те. Тэгээд Израиль гэдэг чи одоо юу гэдэг ойрх дорндод одоо юу гэх юм өрнөд Европ болон Америкчүүдийн өрнөдийн ертөнцөөс хүчээр ойрх дорны газар нутгийг түрэмгийлж гэх юм уу одоо тухайн цаг үедээ одоо геополитикийн давуу байдлаа ашиглаж шинээр хиймлэр байгуулсан хиймэл ус те 9.5 сая хүнтэй. Тэгээд оршин тогтнохтой эдийн засаг цэрэг ус төр тэр чигтээ Америкээс хамааралтай юм ус штэ. А Иран 95 сая хүнтэй те. Тэгээд асар их тийм газрын тосны нөөцтэй одоо нэг ийм эдийн засгийн хориг эдэрт ороод жоохон ингээл хязгаарлагдчихсан эдийн засаг эдэртэй байгаа болохоос ойр дорндын бүс нутгийн хэмжээний одоо grid power, regional power гэж ярьдаг шүү дээ. Тэр нь Иран байхгүй юу. Тэгээ энэ улс нь өөрөө ингээд өрнөдийн юу гэдэг юм эсрэг хүчний тэнцвэр бий болоод байдаг нь өрнөдүүдэд ерөөсөө таалагддаг. Нөгөө талдаа хиймэл улс гэдэг утгаараа Израиль их дайсагдаг, израильчуудаас их дайсагдаг. Ираны техникийг сольдог ч юм уу одоо Ираны эсрэг хүчлийг даахгүй ер нь энэ Америкийн тусалцаа гэдэг юм байхгүй бол Израиль ер нь хугацаанда энэ Иран эдэрт бол арчуулаад байхгүй болох тийм стратегийн ач холбогдлоосон шалтгаалаад Ираны эсрэг Израилийн лобби гэж айгүй хүчтэй Америкт идэв юм байна. Тэгэхэд гол одоо юу гэдэг борсон үйл явдал нь энтэй л холбоотой. Одоо Ираны эсрэг ямар нэгэн дайн байж борж магадгүй зүгээр Катарт гэдэг Америкийн цэргийн баазуудад жишээлбэл одоо нөгөө карго шип гэдэг штэ зэвсэг техник эдэр зөөвөрлөг тийм ус онгоцууд олноороо ирж ийн гэсэн мэдээлэл open source intelligence center гэдэг тийм дата боловсролтой байгууллага гаргасан билээ. Амар тийм. Асрах түрүү Майк Помпео гэж ирсэн шүү дээ. Тэр хүн чинь бол юу шүү дээ. Америкийн тагнуулын ерөнхий газрын дарга байсан. Гадаад хэргийн сайд байсан. Зүгээр нэг энгийн Трампын конгрессийн гишүүн биш шүү дээ. Чи маш том мэдээлэлтэй, маш том хүчтэй байсан хүн. Манай агентууд Иранд байгаа гэдэг чи одоо яг энийг ингээд
гал тавьж чинь те галын үрдэж гин гэдэг чинь бол ойлгомжтой. Америкийн шууд оролцоо Израилийн лобби гэж ирсэн. Израилийн лобби бол байгаа. Ян занзын яг өнгөт төсөл хийхсэн ордгон төр гэж яриад байгаа юм лээ. Гэхдээ ерөнхийдөө зүгээр яг ингээ харахад тэр нөгөө нэг одоо өрнөдийг дэмждэг ч гэдэм үү Ираны одоо засгийн газраа эсэргүүцдэг хүмүүс нь бол яг үүндээ нөгөө тооны хувьд бүр хэд цөөн юм байл л дээ тэндээ заахаа сүртэй жагсаал эдгээр ингэж болоод тэрний зурагтаараа аваад ингээд өрнөд жишээлбэл гадаад ертөнцид пропагандатай PR болгож ашиглаж болох боловч яг өнгөт төрсгөл мөсгөл хийх хэмжээний тийм тодорхой power base шүү дээ бүрдүүлэх хэмжээний тоон хүрдэг юм байна. Жишээлбэл юу гэдэг Украины Майдан чинь жишээлбэл Оросын хэсэг үндэсний үзэгднүүд Украин жишээлбэл хүн амын тодорхой 5-аас 10% чиглэлүүдээ эзэлж исэн бол Иранд бол тийм хэмжээний одоо өрнөдийн дэмжигчд бол байдгүй юм байна. Тэгэхээр Иранд одоо өнгөт төгсгөл болох болцоогүй зүгээр энийг далимдуулаад өрнөд зүгээр цэргийн интервенц хийж магадгүй. Интервенц хийхээс өмнө олон сарч гэдэг юм уу Ираны эсрэг юм PR-ын кампани ажил явуулж байгаа. Тэгээ гадаад ертөнцид ерөөсөн айгүй муу хүмүүс байдаг дайснууд байдаг. Тийм учраас бид нар дай хийдлээ гэл Саддам Хусейны тухай PR шиг юм ял хийгээд эхэлж байгаа гэсэн таамаглалууд энэ дүгнэлтүүд байна лээ. Тийм. Бид нар бол ерөөсөө тэр одоо энэ Хаменегийн засаг ч юм уу те энэ исламын шашин гэтрийг бол дэмждэг хүмүүс биш. Ер нь бол исламын шашинд бол би хувьдаа бол асар дургу. Гэхдээ энэ Америкийн засаг захиргаа тусгаар улс төр дотоод хэрэгт нь оролцоод ингэж төрийн эргэлтийг явахыг бол би дэмждэг юм аа. Ер нь либертар үзэлтэй хүмүүс бол дэмждэг. Угаасаа либертар үзлийн гадаад бодлого бол гадаад улсын дотоод хэрэгт үл оролцох шүү дээ тий. Тэгээд энэ түүхээс нь яриач та одоо нэг Иранга ярьсан юм чинь одоогийн Хаменеи ч ер нь 79 онд яагаад гарч ирсэн юм? Одоогийн Хаменеи биш ээ. Үгүй юу өмнөх Аятолла Хаменеи юу? Би чиний ч баг урд нэсэн 1953 онд нөгөө Мосадын их хөлөө. Ерөнхий сайд байсан тий. Социалист Мосадын ерөнхий сайд байсан 60-члаа би болсон ерөнхий сайд шүү дээ. Тэгээ энэ ч өөрөө өрнөдийнхний нөгөө нэг Иранд газрын тосныхаа ашиг сонирхолт нь ерөөдөө нийцээг өгөхгүй би даасан бодлого явуулах гэж оролцсон тий. Тэгээд тэрний чинь 53 онд төрийн эргэлтээр одоо Ми-6 гэдэг тий Британий байгууллага тэгээд Канадын төв газар тий Ми-6 гэдэг би ярьж тий маа тэр заавал одоо тий тэгээд яг хуу Шах Пахлави гэдэг нөхрийг жагж чанаар тавьсан шүү дээ. Тэр чинь зөв цэргийн генерал тий ер нь тийм уламжлалт аристократ гэдэг биш. Тэгээд тэр Пахлавигийн дэглэм чинь ерөнхийдөө Иранд бол газрын тосны олборлтыг бол нэлээд ихлүүлсэн. Заахан жоохон модернизац явуулсан гэж ярьдсан байлээ. Гэтэ нэг хэцүү асуудал нь Иранд аягүй том корпорацууд бас хүчээ авангуудаа нөгөө тэр үеийн нэвшлийн дүүжил байхгүй. Хааны иргэн тойрондох одоо юу гэдэг хүрээлтийг насрах баяжангуудаа Иранчуудын амьдралд ямар ч өөрчлөлт ороод ирж байгаа юм. Иранчуудын дунд тэгш бус байдал шүү дээ. Баян ядуу яла хит их явагдаад ирсэн. Тэгээд дээрэс нь Иранд чинь өрнөдийн их ч аягүй төрөнгийн одоо явуулсан шахыг эсэргүүцдэг хүмүүс шүү дээ. Эдгээр бас байна штэ мэдэн шүү. Тэнгүүт шаах ч одоо гэдэг нууц цагдаагийн газар байгуулангуудаа тэр нууц цагдаагийн газрынхаа одоо цагдаагаар асар их хариуцлал үйлдвэрлэжсэн ч гэх юм уу. Дээрээс нь энэ шашны ч гэдэг нь Ираны уламжлалт нэг энэ өрнөдийн одоо тий одоо элдв янзын либерал санааны эсрэг юм консерватив аяг үзэл төрөлт хүмүүс байгаа шүү дээ. Тэднийг асар ихээр хавчиж хилмигдүүлчихсэн. Тэрний одоо юу гэдэг реакцэн дээр 1979 онд энэ исламын хүйсгэл гэдэг чинь бий болсон шүү дээ. Энэ чинь зүгээр маш товчхон яриад те. Тэгээ Аятолла Хоменей чи одоо энэ Хоменей биш. Энэ чи Рухали Хоменей гэдэг тусдаа Аятолла гэдэг нь бол ламынхан цол ахгүй шиж шигшний тэргүүн. Гэтэ яг Аятолла гэж юу н том дандарыг нэлдэг тийм шагшны цол юм байна. Ганцхан Аятолла мэдээж байхгүй. А яг энэ лалын бүгднэрийн Иран улс гэдэг чи одоо засгийн ихэн гэх юм уу хамгийн дээд одоо супрем лидер нь Аятолла ахгүй юу Аятолла тэр шашны теократ маяг гэдэг ерөнхийлөгчид эдгээр болохоор ингээд сонгуулиар сонгогдож байгаа ч гэсэн ерөнхийдөө яг дээд ирэх мэдлийн бол тэр лам нь атгаж яддаг шийч шашны юм уу те. Тэгээ одоо байгаа энэ Али Хаменеи гэдэг чинь 89 онд Хоменейг нас болсны дараа гарч ирсэн лам. Тэгээ сая би уусан жагсаалагчтай энэ чинь ингээд нэг сая энэ Хаменеи гэдгийн эсрэг ингээд зураг мургийн шатаж батаа пэмпэм хасаж байгаа. Энэ бол өрнөдийн хийдэг PR-ын бод ажлууд нь их таагдж ийл л дээ. Феминист хүүхнүүд чинь гэдэг шүү дээ. Яг нэг юм бидээс нэг Холливуудын киноны хийц гэдгийг мэддэг шиг өнөөдөр өрнөдийнхний нэг хийдэг PR маар пропагандагч одоо манит бол гадаргаар боллоо шүү дээ.
Дандаа гоё хүүхнүүд. Яаж байгаа перс хүүхнүүд яасан ч гоё тий. Тэгээ залуу перс хүүхнүүд гоё. Тэгээ тамхи татаад тэр нөгөө нэг юу Тийм. хамгийн нэг юу зургийг одоо шатааж байгаа хгүй тамхиныхаа ишээ гэх юм тий. Феминистүүд. Тий, би одоо тэрс энэ дээр нэг юм хэлье гэж боддог. Одоо манай LGBT үзэл, Монголын LGBT үзэлтнүүд биш үү тий. Асаа энээс бол одоо маркетинг авах хэрэгтэй. Тэгээ ир юм мэддэхгүй цараймуутай нөхдүүдийг ингэж нөө зураг тууцсан дээрээ байрлуулж ирснийхаа оронд гоё тий, гоё эмэгтэйчүүдийг тий, лесби эмэгтэйчүүдийг тий, ялангуяа тий гээд нөө зураг тууцсан дээрээ байрлуулад ингэж явах юм бол та нар илүү амжилттай. Энэ бас ёрын юм яана. Яг хөө тэр хүмүүс эрэгтэй хүмүүс шүү гэсэн азархан дахиад хэлсэн юм хэлээд дээ шүү дээ. Цараймуутай хүмүүсээ бити урагшаа гаргаа. Дандаа гоё хүүхнүүд хэрвээ байх юм бол тий мөнгө төгрөг өгөөч ямаагүй угаасаа гоё санхүүжилт өндөр санхүүжилт орж ирж байгаа шээ тий. Тэр мөнгнөөсөө бас бүр болохгүй бол тэр загвар өмсөгч нар тий төлж байгаа тий нэг зургт балкад хийх хэрэгтэй шүү дээ. Тэгвэл бид нар тэр зүнтэн болцсон байна. Тэг юм бол ядчил хүмүүс тийм симпатитик хүлээж авна шүү дээ тий. Нэрээ нэг хүмүүс чинь нэрэл юм гэх. За мэдээ ер нь дуусчихна. Ер нь одоо ганц мэдээ байгаа даа. За тэгээ тэрний дараа би бас нэг юм Тэр тийм мэдээ болдог. тэгээд дуусах. За тэгээд за би нөгөө түрүүн Украины мэдээтэйгээ холбоотой нэг мэдээг авсан. Тэгсэн чинь нөгөө Ираны мэдээ дундуур тийм Чехийн мэдээ. Чехийн улс төр халуухан байна. Одоо баруун зүүнээрээ Дарамжид ирсэн юм шүү. Тийм арай зөрөгтэй гой хүссэн юм. Тийм 10 дугаар сард шинэ ерөнхий сайдтай шинэ кабинет бүрдүүлсэн. 3 нам ивчид засаг авсан. Тийм барууны үзэлтнүүд хайрцангуй үндэсний үзэлттэй нөхдүүд гэсэн үг шүү дээ тийм. Тэд нар тэгсэн чи одоо энэ би энэ гайхаад байгаа энэ Томия Окамура гэдэг энэ Японы нэртэй байгаа шүү дээ тийм. Энэ Чех Японы ирлиз. Эцэг нь Япон, ээж нь Чех баггүй юу. Тэгсэн чинь нөхөр өөрөө үндэсний үзлийн одоо Чехт бэлэгдэндэг болчихж байгаа. Гоё болсон байж. Гоё авсан. Тэр ингэсэн нэг сар нөө шинэ жилийн мэндчилгээ улс төрчид мэдээж хүргэдэг тийм. Тийм Twitter дээр бичлэгээ оруулсан. Нөхөр юу гэсэн бэ гэхээр энэ Орос Украины дайнтай холбоотой энэ Украиныг бол нэлээд гүвсэн. Европын холбоог. Тэгээ Европын холбоог бас гүвсэн. Одоо ингэж байгаа. Энэ Чехийн тэтгэврийнхэн тийм энэ дахир дутуу хүмүүс хүүхдүүдэд очих мөнгийг та нар новшнууд минь Украин руу явуулаад байна. Энийгээ болоо. Одоо бидрийг хүн төрөлхтнийг дэлхийн 3 дугаар дайн руу хөтлөөд байгаа. Энэ Европын холбооноос Брюсселээс бол одоо бид нар гарах ёстой. Европын холбооноос гарах ёстой. Тэнгүүтээ ингэж байгаа. Энэ Зеленскийн хунта гэдэг чинь одоо цэргийн одоо их мэдлнүүд шүү дээ тий. Цэргийн хунтаг Зеленскигийн хунтаг ингээд тойрсон энэ Украины хулгайч нар заяа. Тэгээд энэ өрөндийн зэвсгийн компаниудыг энэ дайнаас хожоо хийж гинэ. Ашиг болж гинэ гэж байгаа юм. Зеленскигийн хунта гэдгийг та нар сайн анзаараарай заяа. Тий. Зеленскигийн хулгайч гэдэг шүү. Тэрийг бол угаасаа сая Зеленскигийн нөгөө юу вэ шүү дээ. Хамгийн ойрын нөхдүүд бүгдээрээ авилга албан тушаалын хэрэгээр юу ингэ солигдож штэ. Холбогдсон. Өөрөөсөө тэрийг үүсэхгүй тий. Зеленскигийн хулгайч нарыг бол яалтчгүй шүүмжилсэн байна. Алтан жорлон. Тэгээд одоо бид нар вэ шүү дээ. Энэ зөрчлөөс одоо энэ цэрэг дайнаар асуудал гарч чадахгүй. Инх таймыг тогтоохын тулд энэ юу Украинд өгдөг санхүүжилттэй энэ Чех улс болох ёстой. Одоо энэ Украинаас холдох ёстой гэж байгаа байхгүй. Тэгсэн чи энэ яриа нөгөө Украин одоо энэ Чехийн зүүнтүүд биш тий. Зүүнтнүүдийн бол дургуг асар их хүргэсэн. Тэгээд Чехэд суух Украины элчин сайд биш тий. Тэр чинь бол та нар энэ хүндээ арга хэмжээ ав. Тэгээд парламентын спикер ихгүй одоо энэ Окамура чинь парламентын спикерээс нь юу н одоо болиулаа гэдэг. Тийм их утгатай харин даварцсан юм боо шүү дээ. Тиймэрхүү юм боллоо. Ямар ч байсан одоо Чехийн ерөнхийлөгч чинь нөө хин бэ штэ. Нөө ерөнхийлөгч юм бэлээ. Питер Паул гээд тэр нөө НАТОгийн генерал байсан нөхөр тэр чинь бол их дургу байна. Тэр чинь угаасаа зүүнний үзэлтэй НАТО дэмждэг, Европын холбоог дэмждэг их дургу. Харин нэг авууштай юм тэр нөө өөрийнх нь нам нөө шууд арчлалын төлөө нам баггүй Гоморогийн нам. Нөгөө хоёр нам биш үү? Мотористууд гэдэг Анос гэдэг энэ хоёр нам нь харин нөгөө нэг энийг Гоморогийн байр суурийг бол хамгаалаад, цэжээрээ хамгаалаад дуусч байгаа надад авууштай юм да. Бид нар бол энэ Окамурогийн байр суурийг бол буруутгахгүй гэж байна. Энэ Окамуро чинь ингэсэн гэж байна. Парламентын спикер болоод спикер болохоос өмнө ч би одоо юм харж байгаа ярихгүй бол гэдэг ш.
энэ Чехийн парламентын ордон дотор нөгөө өрөө бишээ те улсын хурлын одоо гишүүдэн суудаг парламентын өрөөнд нь танхимд нь Украины талбай байсан юм байна. Тэгсэн чинь нөхөр шууд энэ тэр Украины талбайг юу урд чаяад одоо ингээд буулгаад бараг одоо дивсэлсэн юм удаа орол худлаа ярьдаг хүнд бол тэгэж одоо энэ Украинд дургуугаа илэрхийлсэн. Одоо энэ дэлхийн 3 дугаар дээр үүсэх гээд байгаа новшнуудаа сол байя гэдэг. Одоо Монголд нэг иймэрхүү улс төрч байвал нэг зүгээр л. За тэгээд би ерөнхийдөө мэдээ дуусчлаа те. Тэгээд би нэг одоо ингээд подкастаа өндөрлөе. Тэгээд тэрний одоо ихэхээс өмнө би нэг юм ярмаар санагдаад сайн нөгөө Трамп Венесуэлд дутсан байсан чинь Баабар эдгээр аяг хөмгөөлжээ. Одоо юу гэх юм. Тийм Венесуэлийн газрын тосноос болоод дутлаа гэдэг чинь гутлаа энэ чинь Америкийн нэгдсэн улсын Монрогийн номлол гэдэг. Тэгээ Монрогийн номлол гэдэг имийг ярьчвал Америк юус альч улсад дуталж болох юм шиг юм яриад. Тэгээ би бас энэтэй холбоотой жоохон судлаач явахтай ер нь манай либертарууд ерөнхийдөө ярьж илээ. Тэрний л жоохон сонирхолтой. Монрогийн номлол ерөөсөө биш гинэ энэ чинь. Монрогийн номлол гэдэг чинь ийм зүйл байгаагүй чинь. 1823 онд ерөнхийлөгч Джеймс Монро те. Одоо ерөнхийдөө State of the Union Address гэдэг ерөнхийлөгч өмнөх жилийнхэн тайлангаа хэлээд эх жил хийх ажлуудаа ярьдаг ингээд конгрессийн өмнө дээд шүүхийн шүүгчдийн өмнө одоо ерөөс ингээд тэгээд нөө сенатор одоо бүгднгийнх нь өмнө юм үг хэлдэг штэ. Тэрэн дээрээ ярьжсэн тэрнийхэн гадаад бодлогын хэсэгт нээдэг тийм хэсэг үгнээд байна. Тэр үгчээр энэ Монрогийн номлолын гол одоо юу гэдэг баримт бичиг. Багт ганц параграф л. Тийм параграф ч яг одоо хэдхэн параграф юм бэ? Тэрний ерөнхийдөө нэг ийм л бод. За би тэрний одоо үг бүчнээ яриад байх юм. Америк Европын дотоод хэрэгт оролцохгүй, Европ Америк тийм дотоод хэрэгт оролцохгүй гэсэн юм л үг гэдэг юм байна. Ягаад гэвэл одоо Америк 1823 онд их гүрэн байгаагүй. Эдийн засгийн хувьд ч гэсэн аж үйлдвэрч амжаагүй байсан тийм. Тэгээд Европын колоничлалаас дөнгөж мултарсан ус байсан байхгүй. Тэгээ Европ төв чин тухайн үед чи яг дэлхийн их гүрэн чи Европ зөнгөрч илээ те. Нидерланд, Их Британи, Франц ч гэдэг юм уу. Тэгээ эдгэр чин хоорондоо ингээд тутан одоо Африк, Латин Америк ч гэдэг юм уу, Аз ч гэдэг юм уу ингээд нөлөөгөө тэлээд хоорондоо байлдаад ингээд нэг их мэдлийн том great game гэж ярьдаг штэ бий болж исэн. Тэгээд яг энэ үед чи Америкчууд одоо юу гэдэг дахиад Латин Америкт Европын колоничлал сэргийчвэл манай улсууд асар том аюул занх хил гэж ингэж үзчихсэн юм байна. Ер нь та нар мэдчихвэл Америк ч угаасаа колоничлалын эсрэг те Английн Британий колоничлалаас тийм ер нь тийм гарч ирсэн үндээсэн тэр Америкийн тусгаар тогтнолын дугуй гэдэг чинь Британий эзэн хааныг одоо бид нар дураараа татвар нэмлээ. Бид нар өөрсдөө мэдээ гэсэн ийм үзэл санаан дээр одоо либертар маягийн үзэл санаан дээр тулгуурсан юм бусдын дотоод хэрэгмэгт оролцохдгоо те. Тэгээ 1823 онд ингэж анх гарч ирсэн тэр баримт бичиг тэр эн чинь ерөөсөө Америк төв колоничлалын эсрэг гэсэн юм утга санаагаар анх үзэл баримтлал нь ийм байсан байх. Тэрний сүүлдээ гуйцсан юм байна. Тэгэд эний чинь сүүлдээ 1870-аад онд ч илүү Америк-Мексикийн дайн гэдгээс эхлээд говьд өөрчлөлтүүд ирсэн гэдэг. 1904 онд энэ Теодор Рузвельт гэдэг энэ анхны прогрессив гэдэг тийм ардчсан социалист маягийн ерөнхийлөгч гарч ирээд Теодор Рузвельтийн corollary гэж юм байт юм байна. Тэр нь одоо баримт бичиггүй. Тэрэн дээр энэ Монрогийн номлолыг гуйлаад өргөдөхтөө бид Латин Америкийн цагтаа ингэ шуудалцсан юм байна. Тэгээ Латин Америкийн бүх асуудалд бид оролцсноо гэж ингээд хэлээд тэгээс үлдээ Монрогийн номлол гэдэг ингэж гуйж тайлбарладаг юм чи эндээс ихэлсэн гинэ. Тэгээд Латин Америк дэх цагдаа гэдэг одоо юу гэдэг тэр санаа сүлдүүд дэлхийн цагдаа орж ирсэн бид нар бүгдээрээ л мэдж байгаа. Тэгэхээр Америкийн өнөөгийн төр засгийн хэрэгжүүлж байгаа одоо тэр энэ бодлого гэх юм уу эдгээр чи өөрсдөө үндэслэгч эцүүдийнхаа ч юм уу Америкийн нэгдсэн улсын яг тэр христийн шашин христийн үнэт зүйлтэй тэгээд тэр либертар эрхчлөө хүний чөлөөт сонголт эдгэрт тулгуурдаг тэр үнэт зүйлийн эсрэг өнөөдөр эдгээр чинь нэг юм бурхангуу те нэг атеист зүйлтэй тэг ямар нэг юм тийм абсолют үнэн гэдгийг бүл хэрэгсдэг тийм социалист болчихлоо шүү дээ. Тэгэхээр энэ Монрогийн номлол гэж ямар ч гэсэн ийм зүйл байсан биш үү? Энийг асар их гуйвурч тайлбарладаг юм бэлээ. Ялангуяа тэр Баабар одоо сүултээ ингээл нэг ганцаараа бүгдийг мэддэг юм шиг те. Бас хүмүүс ч ганц Баабарыг л юм мэддэг гэж боддог. Яг Баабар үнэхээр мундаг одоо гадны барууны бүтээлүүдэд чиглэл анх нэвтэрсэн хүн үнэн л баг. Гэтэ Баабар тайлбарлахдаа дандаа арчсан социалист өнцгөөс ч гэдэг юм уу дандаа тодорхой хэмжээнд
гуйлдаг ч юм уу бодит үннийг яг үнээр нь тайлбарладаг. Хуучин цагт яг одоо коммунизмыг эсэргүүцдэг байсан монголчууд баруун гэхээр айгүй талархажтай хүлээж авдаг байсан. Тэрэн дээр олон хүний итгэлийг Баабар орж авсан нь үнэн. Гэтэ ингээ хүний итгэлийг орж авсныхаа дараа тутан тэр итгэл дээр нь дөрүүлж юм хуурдаг юм хуурм хэрэгчд бол олон байдаг штэ. Тэгээ манай хүн бол одоо бүр үнэхээр тийм улаан цайм хотлаа зүйлийг ярьдаг болсон байна. Хотлаа гэдэг нь хинч мэдчихэр зүйлийг ярьдаг болсон байна. Тэр нь одоо хөгшрөө зүнсэнтэй ч холбоотой байж магадгүй. Гэхдээ чи бодоод үзлээ Трамп өөрөө гарч ирээд манай газрын тоос энэ төргээ яриад улаан цайм дэлхийд дахинаа их бүгдээр шүмжилж хагаад Баабар ганцаараа эн чин Трамп чин хүний их арчлалын төлөө явсан юм а. Венесуэл гэдэг улс чинь ганцхан диктатуртай бас нэг хүн бүгдийг мэдээд бусдыг баллаад байсан мэтэр юмээр л энэний эсрэг одоо арчил хүний ихийн төлөө Америкчууд тэмцэж гэж худлаа яриад яах юм бэ? Тэгэхэд яг ингээд цагаат тулвал Венесуэл чин тэр нэгдсэн социалист нам гээд Мадуро Чавезийн нам ч одоогт засгийн эхэндээ хэвээрээ Чавезийн тэр Мадурогийн дид ерөнхийлөгч байсан хүүхэн сая түр ерөнхийлөгчөнд орсон. Венесуэлийн нөгөө дарлагч дарангуулагч гэдэг марксист нэр томьёогоор ярих юм бол дарлагч анги нь хэвээрээ Трамптай тохиролцоо хийгээл ингээд үлдчихлээ. Мадуро ганцаараа одоо юу гэдэг нь буруутай байсан гэдэг нөгөө техникийн ямаа орчоод байна шүү дээ. Тэгээ ийм юмыг жишээлбэл энэ Баабар эдэр чинь ингээд худлаа тайлбарлаж байна. Тэгээ энэ дэрийг бид ингээд тухай бүрд нь жоохон залруулж явахгүй болохгүй байна. Баабрыг жишээлбэл либертар үзэлтэй энэ төр гэж сонгодог либерал хуймж тэгээ чөлөө зах зээлийн төлөх хүмүүс энэ төр гэж ойлгодог хүмүүс маш их байдаг учраас эдний худал хуурмаг болгоны тухай бүрт нь залруулж явахгүй бол монголчуудад энэ худал хуурмаг нь вирус шиг гарах гэдэг байна. Одоо бүхэл бүтэн нэг юм вестиг шүтдэг генерашн бий боллоо. Тэ өрнөд төлөнгүүд эдгээр юу ч хийжсэн эдний зөв өгсөн те ус үндэстнээ үүсгдэг болсон байх. Жишээлбэл тэр Монголын түүх мөнхийг Баабар одоо мэдээд идэв гэсэн тэг хуучны архивын баримтуудыг Баабар хаанаас аж хурж гаргаж ирж чадах хүмүүсийн бэлэн юмн дээр ажилтсан сэтгүүр зүйн бүтээл шүү дээ тэр нүд судал эдэр гэдэг чинь бэлэн судлаачдын гаргаж ирсэн материал тайлбар дээр жоохон комент хийсэн юм баггүй. Тэгэхээр өнөөдөр ганцхан энэ нэг цаг үетэй одоо жишээлбэл хуучны шагдрын нацагт орж ирж түүхчид сандаг мэддэг хүн байхгүй хаад Баабар энэ жишээлбэл мандж явах чиртэй Баабар шиг хүмүүс оршоод айгүй их хүмүүст нөлөөтэй болсон байна. Одоо энэ Слава Украин гэдэг энэ Орос хятадтай монголчуудыг муудалцуулахгүй байхаас одоо муудалцуулахаас буцахгүй бүхэл бүтэн нэг юм хүмүүжсэн нэг юм хүн сүрэг байна. Моёч одоо сая огт ялгарахгүй. Эдгээр чи одоо энэ Баабар эдний л явуулсан олон жилийн тарих угаалт штэ. Баабар мундаг нь үнэн. Гэхдээ Баабар яг үүдэн шударгач гэдэг юм уу чин сэтгэлээсээ ч юм уу тал баримтлахгүй гэдэг ч юм уу эсвэл ярьсан зүйлсээ буцдаггүй тууштай бол тэрэн шиг худлаа зүйл байхгүй шүү гэж хэлмээр байна. Тэгэд бид нар одоо хэл ус сурмаар байна манай залуучууд те. Дандаа энэ Баабараар дамжуулж одоо ертөнцийг харна гэж юу ах вэ? Ямар сандаа нөгөө монгол хэлээр фейсбુક хэрэглэдэг гэдэг шиг Баабараар гадаад ертөнц одоо юу гэдэг төсөөлдөг хүнийг ямар одоо орчин цагийн боловсролтой хүн гэх үедээ тийм үстэй за. Яг хөө бид нар одоо за би нэг төгсгөөд нэг ганц минут хэлчихээ базаад байгаа. Би ч одоо юугаа бодсон. Зүгээр яг хөө бид нар нэг юм үнэдийг үзэн яддаг гэдэг одоо ядаад ойлгогдоод байгаа шүү дээ. Гэхдээ ер нь бол бид нэр энэ өрөндийг сүрүүлж байгаа үзэл санааны бас эсрэг байгаад байгаа шүү. Одоо бид нар бол тэр хүүхэд байхад нэг кино минутууд ямар гоё байдаг вүлээ те ингээл гоё гэр бүл шашны шүтлэг ёс суртахуун найз охин үзэгсэлэнтэй эмэгтэй гоё залуу те одоо энэ бүх юм нутаггүй болчихлоо шүү дээ намайг нохоо гэж дууд муур гэж дууд чон гэж дууд буг гэж дууд тэгээд буг болж үжилж байгаад бууд утсан байж та одоо энэ чинь факт шүү дээ тэгэхээр бид нар бол энэ өрөндийг сүрүүлж байгаа те одоо энэ дорныг бол сүрүүлэх гэдэг байгаа энэ үзлийн эсрэг шүү гэдгийг бас дахин давтаж хэлээ даа. Холливуудаас авдаг романс бол миний хувьд бол дууссан. Тийм миний хувьд дууссан. Одоо би Солонгос нэг ангитай кинонд орсон. За ингээд дуусахгүй 2 3. За тэгээд дараагийн дугаараар уулзах баяр баяртай.